Тэгээ сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэрэгжил арга зүйн цуврал сургалт 3. За уран чимээ багш уншилгын хичээл бэлтгэн сэдвээр өнөөдрийн сургалтыг удирдах явуулнаа. За өнөөдөр ингээд сэдв 19 гэх ерөнхийдөө бол энэ сургалт маань талдаа орох тийшээ хандаж байна гэсэн үг тийм ээ. Нийт 40 хэдэн сургалт, 44 сургалт байгаа. За урнаа багш. За сайн байцгаана уу орой минь. Энэ өдрийн минь одоо зарим газар дөнгөж босч байгаа нөхдүүд байна шүү дээ. Тэгээд сурснараа л орой минь гээ хэлчих юм аа. За. Өглөө тийм дээ нойрмог байна. Тийм байхаа, тийм байх. Тэгж байгаа байх. Тэгээд зуншлаг сайхан уу бүгдээрээ сайхан зусж байгаа үстэй. Сайхан. Манай ч бас их ажиглагч олонтой групп шүү. Сургалтгүй хүн олон. Сайхан манай Солонгост бол аимшигтай халуун бүгцэн ерөөсөө саунд л байна. Аимшигтай халуун. Нөгөө жоохон байнга нөгөө борооны улирал эхэлчихсэн аа. Гадаа баг гаралтгүй шахуул байна. За. За тэгээд дор бүрнээ сайн байгаад талархаж байна. За би анх сэдв өгтөө уншлагын хичээлд бэлтгэх талаар өгсөн байсан. Гэтэл одоо энэ сургууль ирснээс хойш багш нарын тавьж байгаа асуултуудыг ажиглахад тэдний хэрэгцээг ер нь ингээд сонсоод харж яхад хүүхдүүдийг яаж одоо бага насны хүүхдийг хэрхэн уншуул сургах тухай илүү асуултууд байх юм. Дорж тэрэн багшаас жалгаагүй, надаас жалгаагүй 4 настай хүүхд яаж унших, 5 настай, 6 настай яавал хурдан уншиж сурахын гэдэг талаас нь илүү асуудаг юм байна. Тэгээд ерөнхий сэдв маань уншлах гэсэн хэвээрээ боловч өнөөдрийн хувьд болохоор би хичээлээ нэг 2 хэсэгт хуваагаад эхнийх нь одоо уншуулж сурахаас өмнө өөрөөр хэлбэл авиа өсөгтэй танилцуулахаас өмнө бэлтгэл үе шат нь ямар байх юм, мөн тэр яг эд цагаан толгойн үеийнх нь уншлах нь ямар аргаар яаж явагдаж байгаа талаар одоо уншиж мэдсэн зүйл. Тэгээд яг өнөөдөр энэ монгол хэл зааж байгаа багангийн багш нар сургуулийн өмнөх боловсрал энэ хоёр дээр одоо монгол хэлний цагаан толгойг хэрхэн зааж байна. Бид нар бас одоо жишээлбэл миний энэ 30 жилийн туршлагаар 92 он гэдэг чинь одоо 32 жил болоо гэсэн юм уу та. Энэ туршлагаар бол ер нь цагаан толгойг яаж таниулж ирсэн, аль нь аваа үр дүнтэй байсан талаараа эхлээ зөвлөгөө өгөх нь зөв юм байна гэж бодлоо. Миний яг төлөвлөсөн ёсоор юу байсан гэхээр уншлах гэж ер нь чухам юу юм, яаж бэлтгүүл болох юм, ач холбогдол нь юу юм, ямар төрлийн одоо унших аргууд байдаг тухай байсан юм. Тэрийгэ жаахан өөрчлөөд өнөөдөр бол яг л одоо үсэг таниулах тухай, үсгээ хэрхэн таниулах, ямар аргууд байгаа энэ талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. За тэгвэл одоо унших гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр хэлний тэмдэгтийг тайлж, үгэнд хөрвүүлж, утгыг таних унших гинэ гэсэн ийм тодорхойлолт явдаг юм байна. Тэгэхээр хэлний тэмдэгт гэдгийг бид нэр одоо нөгөө цагаан толгой өсгүүдээ гэж хэлж болно тийм ээ. Тэгээд өөр одоо зураг байлах зургийг хараад одоо үгэнд хөрвүүлэх байт юм. Тэгээд тэрний одоо уншиж байгаа зүйлийнхаа утгыг танихыг бол одоо унших гэж хэлдэг байх нэ. За тэгээд уншлагыг бол ер нь дөрвөн төвшөнд хувааж байгаа. Яг өнөөдрийн энэ хичээлийн төвшин бол одоо бидний энэ нэгдүгээр төвшингийн зорилгыг биелүүлэхийн тулд бид нэр ажиллах хэмжээнд энэ зөвлөгөө өгнө гэж бодож байна. Тэгэхээр нэгдүгээр төвшний уншлагыг бол одоо үг бүрийн утгыг ялгаж сурах ёстой хүүхд. За нэг жишээ 4-5 хүүхдэд өгүүлбэр байлаа гэхэд тэр өгүүлбэр дотор орж байгаа үгнүүдийн утгыг мэдчих хамгийн чухал хэсэг байна. За жишээ нь ширээн дээр муур хэвдэж байна гэсэн тэмдэгтийн цуваа хүүхдийн хувьд одоо агуулга болж очихгүй. Өөрөөр хэлбэл энэ бол одоо сургуулийн өмнөх мөн 6-аас 7 настай, 5-аас 6 настай хүүхдүүдийн тухайд яригдж байгаа зүйл. За тэгээд энэ дээр одоо ямар асуудал гарч ирэх вэ гэхээр хүүхд муур яаж вэ, ширээ яасан бэ гэдэг хүүхдийн хувьд бол тийм чухал биш. Зөвхөн одоо тэрэнд орж байгаа тэр үсгүүдийг эхний хэмжээнд таниад
Тэгээд одоо ширээ гэж юу юм, муур юу юм, хэвтэх гэдэг үйл үг нь ямар байх юм. За эндээс одоо ингээд хэдэн үг нийлж байгаад нэг өгүүлэг болж байгаа, утга илэрхийлж байна. Гэсэн ийм хэмжээнд нь ерөнхий ийм зүйлийг мэдж авах төвшөнд нь бидний өнөөдрийн уншлагын төвшин хамаарах юм аа. Энэ төвшөнд л бидний ажил өрний чиглэнэ гэж бодох хэрэгтэй. За ер нь бол одоо багш нар учраас энийг бид нэр уншчихъя. Хоёрдугаар төвшний уншлага бол шинжиж унших гэж уншлага байна. Энэ унших хугацааг чухалчлах нь хоёрдугаар төвшний онцлогт орно. Энэ тогтсон хугацаанд ноогдсон хэсгийг уншиж дуусгахыг шаарддаг. Жишээлбэл бид нар чинь нөгөө нэг минутаар уншуулад байдаг шүү дээ. Минутаар уншуулж байгаагийн шалтгаан юу юм бэ? Тодорхой хэмжээний тодорхой хэсгийг аваад энэ хэсгийг л хүүхэд одоо 1 минутанд гэдэг юм уу, 2 минутанд гэдэг юм уу, 3 минутанд гэдэг юм уу уншаад дуусгаж чадж гэнэ үгүй юу гэдгийг л багш одоо хянаж байгаа. Энэ минутаар уншлах бол одоо жишээлбэл 1-р ангид орж ирэхгүй шүү дээ, тийм үү? 2, 3 дугаар ангид заримдаа бол шаардлагатай бол 4, 5 дугаар ангид дээр ч энэ явагдаж болохоор ийм уншлага байгаа. За 3 дугаар төвшний уншлага бол анализ хийх буюу задлан шинжилж унших. За өмнөх 2 сая илүү нарийн төвөгтэй оюуны процесс тийм ээ. Тэгээд энэ бас системтэй унших ном материалын хэр хэмжээнээс хамаарат уншигчаас нэлээд хүч хөдөлмөр шаарддаг уншлагын арга. Задлан шинжилгээ уншлага гэдэг нь уншигч өөрийнхөө боломжийн хэрээр наривчлаад тийм туйлын өндөр түвшинд одоо өөрийнхөө хэрэгцээг хангах үз төвшөндөө уншихыг л хэлж байгаа. Юу хайгаад байгаа хүн юм, юу хүсээд байгаа юм, юу олж авахыг мэдж байгаа юм тийм ээ. Тэр одоо хэрэгцээ шаардлагатай тулгуурлаад өөрийнхөө боломжийн хэрээр наривчилж ойлгож унших нэ. Дөрөвдүгээр төвшний уншлах бол харьцуулан унших. Энэ болохоор нэг сэдвээр одоо за жишээлбэл Чингис хаан гэсэн сэдвээс Монголын түүх гэсэн сэдвчил хүннүү гэсэн сэдвээр байлаа гэх чинь энэ сэдвээр бичигдсэн тийм олон материалыг олоод хооронд нь уялдаа холбоотойгоор унших. Одоо та нар түүхчдийг мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Түүхчдийг чинь жишээлбэл 13 дугаар зууны Монгол гэх чинь л ганцхан ном уншина гэж байхгүй. Тэр хүмүүс бол тэр сэдвээр байгаа олон ном, олон материалыг уншаад хооронд нь уялдаа холбоотойгоор уншдаг юм маш нарийн уншлагын төвшин байх байгаа. Тэгэхээр бидний хувьд бол багш нар эхний ээлжинд бид нар 1-р төвшний уншлагаа хийгээд тэгээд хүүхдүүд анги ахих тусам 2-р төвшний уншлага руу орохоор байх юм аа гэж ойлгох байна. Тэгэхээр нөгөө Оросын эрдэмт нь бид нэр одоо бүгд л мэддэг сургам хүмүүжүүлэгч гэдгээр нь бид нэр социализмын үе заалгаж ясан Сохомжийн эсгийн нэг хэлсэн үг нь хүүхдийн сурлагын чанар одоо бага байх тусам тэр хүүхдэд унших хэрэгцээ их байгаа л гэсэн үг гэж тайлбарласан тодорхойлсон байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ хүүхэд үнэхээр хүссэн хэмжээнд өөрт нь өгөгдсөн дагуулгыг эзэмшиж чадаагүй байна гэдэг маань тэр хүүхэд унших үйлийг илүү хийх хэрэгтэй байх нэ гэдгийг л багш бол дотроо ойлгоод тэгэхээр энэ хүүхдэд уншуулах юм уншуулах хэрэгтэй, илүү унших хурдыг сайжруулах хэрэгтэй, уншснаа ойлгох чадварыг сайжруулах хэрэгтэй тийм ээ. Тэгээд үгийн сангийн баяжуулах хэрэгтэй гэсэн ийм ойлголтыг багш одоо тэр ажлаа үнэлээд хүүхдээрээ уншуулсныхаа үр дүнд энэ болгоныг бас мэдэж авах шаардлагатай юм аа. Унших чадвар бол ер нь хүүхдийн оюуны хөгжилд маш ихээр нөлөөлдөг чадвар. Тэгээ одоо энэ номнуудыг уншаад янз бүрийн юмыг уншиж явахд бол унших бол ерөөсөө л сурах үйл явцын эхлэл гэж хэлээд байгаа. Тэгэхээр бас унших чадвар гэдэг бол ер нь насан туршид яригдах чадвар байх нь. Тэгээ одоо жишээлбэл янз бүрийн орнууд чинь энэ суралцагчдын унших чадварыг дээшлүүлэх тухай, аль болох бага наснаас нь уншуул сургах тухай, чанартай уншилгын тухай ихээхэн анхаарч одоо янз бүрийн орнууд бол эртнээс ингээд одоо нөлөөллийн арга хэмжээ гэдэг юм уу, одоо кампанид ажил гэдэг юм уу, яг тэр нь чиглэсэн үйл ажиллагаануудыг ихээхэн явуулаад байгаа. Жишээлбэл 2005 оноос Англи орн тийм ээ 5 наснаас нь өмнө аль болох уншуул сурах энэ тулд одоо аав ээжүүдэд цахимаар эсвэл ил захидлаар, мэндчилгээ маягаар
хүүхдийн талаар одоо ингээ хүүхдэд айлгуулах эрт унших чадварыг эзэмшүүлэхэд дөхүүлж өгөөч, дөхөн болгоос тэр чиг рүү хандуулаач гэсэн утгаар болохоор 5 наснаас өмнө бүр наад зах нь сургуулийн одоо анхан шатны хэрэглүүдийг бэлгэлдэг байна. Тэр нь юу гэхээр эцэг эхчүүдэд хүүхдчин сургуульд бэлтгэгдэж байна. Хүүхдчин сургуульд одоо эхлэх гэж байна. Тэмцээс унших чадварт нь номонд дуртай болох талаас нь ийм арга хэмжээг авч байна. Аргентин болохоор баяр хөөртэй уншлага гэдэг. Энэ үйл ажиллагааг жилд нэг удаа ийм ажил зохион байгуулдаг. Энэ нэгээр болохоор 18 нас хүртэлх бүх хүүхдүүдэд одоо хүүхдүүдийг хамруулад ном унших, тэр унших чадварыг нь дээшлүүлэх юм талаар байна. Яг энэ үеэр нэг зохион байгуулагддаг арга хэмжээ бол энэ яг номын баяртай адилхан юм л да манай. Гэхдээ манай дээр бол одоо зарим ажиллагаанууд нь арай өөрөөр явдаг. Энэ Аргентиных болохоор нөгөө одууд нь ирээд нөгөө хүүхдүүдийн шүтэн биширдэг сонсох дуртай дуучид жүжигчд нь ирээд тэднэд үлгэр уншиж өгөөд, ном чангаар уншиж өгөөд тэр хүүхдүүдтэй хамт цагийг одоо уншлахад зориулж өнгөрөөдөг байх жишээтэй. Шинэ Зеланд орн болохоор яаж юм гэхээр хүүхэд бүрийг ном уншихад тийм нэвтэрсэн одоо тийм хүн бие хүн болгохын тулд одоо багаас нь их анхаарч ажилладаг улс байж байна. За Өнгөр болохоор нийтдээ нэг 20,000 гаруй номын сантай. Тэгээд тэр нэг ном 500 хүн тутамд нэг номын сан одоо ноогддог. Тийм их одоо тэгж анхаардаг. Тэгээд тэр номын сангууд нь энэ аль Франц ялгаагүй, бусад орнууд нь ялгаагүй тэр сургуулийн номын сан дотор яг бага насны хүүхдүүдэд, бага ангийн хүүхдүүдэд зориулагдсан. Одоо юу гэдэг үйл ажиллагаагаа чиглүүлсэн яг тийм туслах гэдэг юм уу, тэр одоо номын санч гэж бид нэр хэлдэг. Тэр номын санч бол номын санч биш. Яг тэр хүүхдүүдийг уншуулж сургах, унших хүсэлтэй болгоход нь одоо тийм туслах үүрэгтэй тийм ажилчин, тийм оронтой бас ингээд байж идэг байх нь. За тэгээд Өнгөр хүмүүс болохоор ер нь жилд нэг одоо нэг дунджаар нэг айл гэдэг юм уу, нэг хүн нэг 20 ном худалдаж авдаг гэж. Тэгэхээр чин бас нэг хүн л 20 ном худалдаад авдаг бол тэр хүн зүгээр худалдаж авахгүй уншихын тулд л авч байгаа тийм ээ. За тийм байна. Тэгэхээр унших гэдгийг бид нэр зүгээр нэг үсэг нөлөөлөх тухай, зөвхөн үг холбоолдог болгох тухай бид нар ярьж чадахгүй. Тэгэхээр бид нар илүү чухал ажил хийж байгаагаа нэгдүгээр багш нар мэдээд, хоёрдугаар тэр хүүхдүүдийн унших чадвар нь, уншиж байгаа үйл явц нь чанартай байна уу, чанаргүй байна уу гэдгээ бас мэдчих хэрэгтэй байгаа. Ер нь судлаачдын үзснээр болохоор хүн юмыг ингээд нэг уншаад ер нь нэг тэгээд тогтоож өгдөг юм л да. Яадаг гэхээр нэг уншсан зүйлээ хүн жишээлбэл нэг өдрийн дараагийнх 74-өөс 80% нь мартдаг гэнэ. Тэгэхээр ер нь дахин унших л их чухал байх. Манай Монгол талаас нөгөө Батбаяр ер нь дахин уншаад тэгээд хамгийн чухал юм бол ер нь дахин унших юм аа. Тэгээд насан туршдаа унших 5-6 номоо одоо сонгож авахын тулд одоо тэр төрлөө олохыг би ямар төрлийн номыг уншмаар байна. Эсвэл миний амьдралд байнгын одоо ширээний ном болох ёстой ном маань аль нь байх нь вэ гэдэг 5-6 номтой болохын тулд 500-600 номыг одоо унших хэрэгтэй гэсэн ийм Батбаяр гэлжсэн үгнүүд одоо энэ тэнд бичигдсэн байдаг. Та нар санаж байгаа. За Америкчүүдийн хувьд бол унших гэдгийг юу гэж төсөөлж байгаа нэхээр хүний уншлахын хэрэг хэмжээ бол тухайн хүний мэдлэгийн ерөнхий хэмжээг тогтоодог юм. Мэдлэгийн ерөнхий хэмжээ нь болохоор тухайн хүний одоо хийж байгаа ажлын чанар чансааг тодорхойлно. За ажлын чанар чансааны хэрэг хэмжээ нь юуг тодорхойлох юм гэхээр тухайн хүний санхүү буюу орлогыг тодорхойлно. Тэгэхээр эцсээс унших гэдгийг бид нэр юу гэж ойлгох нь гэхээр унших гэдэг чинь явж яаж амьдралын баталгаа болж таарч штэ. Одоо энэ сая хэллээ. Унших гэдэг маань мэдлэгийн ерөнхий төвшин, мэдлэгийн ерөнхий төвшин нэргээд ажлын чанар, хийж байгаа ажлын чанар, чансаа, ажлаа сайн хийн гэдэг чинь одоо орлого сайтай байна. Орлого сайтай байна гэдэг маань амьдралын баталгаатай байна гэсэн. Тэгэхээр бидний хийж байгаа ажил ийм чухал байх нэ. За тэгээд аль болох нь ер нь аль ч орн бай багаас нь л уншиж сургадгүй маа гэхэд унших хүсэл эрмэлзэл төрүүлэх. Тэгээд энэ
бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролтой тэр дүрд тоглуулах, дээрэс нь хүүхдэд одоо ямар нэгэн унших материалыг чангаар уншиж өгч байх явдал бол тэр хүүхдийн одоо оюуны хөгжилд, хэл ярианы хөгжилд одоо маш их үн цэнтэй юм байдсан байх нэ. За тэгээд Франц гэтэл одоо 0-оос 3 наснд нь тэр унших тийм хүсэл эрмэлзлийн төрүүлж суурийг тавьж өгөх талаар хийхэн арга хэмжээ авч ажиллаж байгаа орн байж байна. Ер нь тэгэл дэлхийн орнууд бол аль ч орн байсан ер нь ланкан шатанд бол бичих, сонсох гэдгээс өмнө ер нь унших чадварыг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр ингэж анхаарч ажиллаж байгаа юм байна. За тэгээд ер нь уншуул сургахын тулд бид нэр одоо багш нарын хувьд бол ялангуяа тэр нэг 3 настай, 4 настай, 5 настай хүүхдүүдтэй бид нэр яаж ажиллах вэ гэж байгаа багш нар бол миний энэ хичээлийн эхний хэсгүүд нь одоо тус болох байх гэж найдаж байна. Энэ болохоор нөгөө бэлтгэл үе. Уншихын өмнөх бэлтгэл үе. Уншихын өмнөх бэлтгэл үеийг хэрхэн хийж болох вэ гэхээр за нөгөө зураг унших. Өмнө бид нөгөө нэг цагаан толгой заах маах дээр бид нар ярьж л байсан тийм ээ. За тэгээд зураг уншина гэдэг чинь нөгөө зургийг жишээлбэл одоо зураг байж болно, эсвэл одоо бит материалууд байж болно шүү дээ. Ширээн дээр байгаа одоо сурагчийн хэрэгслүүд тийм ээ. Ангид байгаа одоо тоног төхөөрөмж эсвэл нөгөө ширээ сандлаас ихсүүлэл одоо сургалтанд хэрэглэгдэж байгаа зүйлүүд. Эсвэл одоо юу байдаг? Эвгүй ч байж болно. Хамгийн гол энэ байгаа юм маань хүүхдийн амьдралд ойрхон тийм зураг юм уу, зурган карт эсвэл бодиттой зүйл байдаг. За тэгээд энийг яаж ашиглах вэ гэхээр нэгдүгээрт нь нэрлүүлнэ. Тэр нэрлээд сурч яана гэдэг чинь нөгөө хүүхд чинь бас дараагийн одоо багш хэлбэл нөгөө үсэг заагаад эхлэхэд дараагийнхын жил байд юм уу, дараагийнхын сард үсгээ таниулаад эхлэхийн үед энэ одоо мэдж байгаа зүйлүүд нь заавал хэрэг болдог учраас юм. За нэрлүүлснийхаа дараа зурагтаа үлгэр уншуулж яж болох юм тийм ээ. Зураг тэр нэрлүүлэх үед чинь мэдэхгүй үг байж болно. За мөн нэрлүүлэхийг дараа нь та нар одоо энэ эхнийх дээр зураг юм уу эсвэл зурган картаа ашиглалаа. Тэгээд зурагт байгаа зүйлүүдийг нэрлүүлээ тэгж яагаад тэр нэрлүүлж байгаа зүйл дотор чинь одоо та хэрвээ цагаан толгойгоо заагаад эхэлчихсэн бол нэг мэдэхгүй үсгтэй үг байж болно шүү дээ. Тэгэл эндээсээ өлгөөд нөгөө хичээл рүүгээ ороод явах. Ийм бас энийг зөвхөн бэлтгэл үе дээр гээд ингээд энэ надад хамаагүй байна. Миний сурагч нар 6 настай, 7 настай би шууд үсэг заах гэж байгаа гэж бодож болохгүй. Яг нөгөө зураг дээрээ тайлбарлуулаа, нэрлүүлээ. Тэгээд тэндээсээ үгээс. За энэ бол хойно бас ингээд гарна яг одоо ямар байдлаар үсгээ заагаад явж болох вэ гэдэг. За тэгээд зурагт үлгэр уншуулах. Үлгэр уншуулахдаа хүүхдүүд маань уншиж чадахгүй учраас зураг харуулад өөрсдөр нь ингээд нөгөө дараалтайгаар яриулаад явна. Эсвэл багш өөрөө уншаад өгч болно зургийг харуулаа тийм ээ. За мөн дараагийнх нь тэмдэглэгээ унших. Сурах хүчгүүд дээр байдаг тэмдэглэлүүд байж болно. Эсвэл хэрэглээний янз бүрийн дохио тэмдэг унших. За энэ би ингэж бодсон зүгээр тэр гадаа Солонгост явж байхад бидний хувьд бол тэр дохио тэмдэг энэ хэрэглээний дохиог уншихдаа жаахан тааруу юм байна гэж би өөрийгөө үнэлжсэн. Тэгээд одоо жишээлбэл дээшээ доошоо сум, баруун гар, зүүн гар харсан сум байдаг юм уу? Өөр одоо янз бүрийн юм нэг галзуу юу лээ? Нөгөө рестораны тэмдэглэгээч байд юм уу? Хүн ингээд хэрэглээний дохионуудыг хараад уншиж эхэлдэг байх. Тулгуур дохио унших. За энэ дээр болохоор жишээлбэл бид нөгөө цагаан толгойн номуудыг та нар санаж байгаа бах. Янз бүрийн нэг жишээлбэл хоёрхан нүд байж байдаг тийм ээ. Тэн дээр бид нар ах, ам, ас гэл нөгөө үгнүүдийг хэлдэг ч юм уу. Тэр нөгөө хоёр нүд чинь өөрөө тулгуур болчихж байгаа байхгүй юу? Эсвэл бүтэн өгүүлбэр эмээ үнээс авч байд юм уу тийм ээ. За тэгжээс нэг 5-6 үгтэй их бас байж болох юм. Тэр их гэдэг нь та нар нөгөө тулгуур дохиогоо ашиглаад хүүхдүүдээр яриулах тухай ярьж байгаа шүү. За үгийн сангийн хувьд болохоор эд юмсын ерөнхийнээр бас оноос нь нэрийг хэлүүлж нэрлүүлж байгаа. Жишээл юу вэ? Сандал. За тэгжээснэ төршлөгтэй сандал, багшийн сандал, сурагчийн сандал, эсвэл одоо юу байдیں۔ Хөдөө гэжээснэ нөгөө хөдөөнөөсөө гадна хөвсгөлч гэдэг юм уу аймагийнхаа оноос нь нэрүүдийг зүгээр ингээд хэлүүлээд ингээд явж байгаа чинь өөрөө та цаг үрээ зогсож байгаа хэрэг бас биш. Жишээ нь 3, 4, 5 настай хүүхдүүд төр бол таны энэ хийж байгаа чинь
тухайн хүүхдүүдэд хөгжүүлээд явж байгаа. За энэ бэлтгэл үеийн зорилго юу байсан? Хэл яриаг нь хөгжүүлэх, авианы задлаг нийлэг аргаар бичиг үсэг сурах, зайлшгүй мэдсэн байвал зохих. Өгүүлбэр үг авианы талаар анхны мэдлэг. Тэгэхээр гадаадын хүмүүст монгол хэл зааж явах. Ер нь тэгээд монгол хэлийг хоёр дахь хэл болгоо зааж явах үед бидний нэг цээрлвэл зохистой гэдэг юм. Эсвэл дандаа ингээд халаасандаа нуужаадаг нэгэн юм маань юу вэ гэхээр хэлний нэр томьёонуудыг бид нэр хэрэглэдэг тийм ээ. Хэлний нэр томьёонуудыг хэрэглэхгүй мөртлөө бид нар хийж байгаа үйлдэлээрээ тэр хүнд дандаа тэр ойлголтуудыг өгч байдаг. Жишээлбэл одоо машин гэж тэр чинь нөгөө тэр үг одоо сая мэдхгүй үгэн дотор нь гараад ирлэх чинь багш эм а иш и эн гэл ингээд задлж штэ нөгөө үгээ тийм ээ, задлан аргаар нь ингээд эсвэл одоо шинэ үсэг үзчихвэл за эм үсэг үзсэн байх чинь араас нь аагаар амлуулаад ма мэ ми мо гэл ийм одоо аргуудыг бол бид нэр за энийг ингэж хэлнэ, ийм нэр томьёо, энэ аваад задлаг аргаар ингэж нийлэг арга ийм бид нар ерөөсөө хэлдэггүй тийм ээ. Зүгээр цаана бид нар ямар зорилготой байх вэ гэхээр энэ ажлуудыг бол ингээд бэлэн хийгээ явуулж яадаг. Тэгэхээр багш нар бол ер нь зарим багш нар ингээд бусдынхаа хичээлийг хараад ингээд ер нь хөндлөнгөөс харахад бол зүгээр энэ хүн яриа сууж байгаа юм шиг байдаг. Гэтэл багш дотроо бол төлөвлөгөөтэй, зорилгоо биелүүлэх гэж зорилтуудаа дэвшүүлчихсэн орж байгаа учраас бид нар хэн нэгний хичээлийг шүүмжлэх арга байхгүй. Харин тэр одоо зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд зорилтууд чинь тодорхой. Тэгээд зорилтуудаа гүйц сайн биелүүлэх хэрэгтэй л гэж үзэх байна. За ямар ашиг одоо сая хүүхдийн одоо хэл яриагаа хөгжүүлэхийн тулд тийм ээ. Одоо ямар аргуудыг хэрэглэх вэ? Энэ яг өмнө бидний танил юмнууд шүлэг, хэл зөвшрүүлэх, үг, төргөн хэллэг, жороо үг, зөвөр цэцэн үг, ерөөл магтаал цээжлүүлэх. Энэ цээжлүүлэх гэдэг маань бас нөгөө уншлагандаа л бэлдэж байгаа хэрэг. Тэгээд энэ цээжлүүлэхдээ яах вэ гэхээр бас нэг арга нь юу юм бэ л дээ. Ялангуяа бага ангийн багш нарын хэрэглэх арга нь дараагийн мөрийг цээжлэхдээ өмнөх мөрийг нь давтуулж хэлүүлэх. Энэ нь бас илүү тийм зохимжтой, бас оновчтой зөв аргад нь ордог юм байна. За тэгээд ийм ардын ам зохиолоос ялангуяа хэрэглэх үед нэг жаахан хүндрэл гарах гээд байдаг юм нь юу гэхээр шинэ үг тийм ээ. Шинэ үг дотроо өнөөдрийн бидний амьдралд, хүүхдийн амьдралд хэр баргийн болж нөгөө ашиглагдахгүй байгаа үгнүүд. Хөдөөний хүүхдүүдэд бол арай дөхөө, хот газар хүүхдүүдэд бол одоо байдаггүй, хэрэглэгддэггүй. Жишээлбэл баллуураараа баллаараа, даллуураараа даллаараа. Хөдөөний хүүхдүүд бол даллуурыг мэдчихэд. Амьдрал дээр ч гэсэн бид нэр хөдөө чинь томхон шиг юм барьж аваад нэгээ далдаг шүү дээ. Тэгэхээр даллах гэдэг үгийг хөдөөний хүүхдүүд мэдчихэд. Даллуур гэдгийг мэдчихэд. Жишээлбэл анд явах чинь цагаан өнгөтэй, хар өнгөтэй даллуур хөгшчүүл барьж аваад явдаг ингээл таруу зурмаа даллаа тийм ээ. Тэгэхээр хотын хүүхдүүд дээр ардын аман зохиолоо сонголт хийхэд бол мэдхгүй үг арай олон гарт. Тэгэхээр яах вэ? Багш нөгөөхөө заавал тайлбарлана. Материалаа сонгохдоо бас ямар одоо зөв цэцэн үг авуулахыг, ямар шүлэг, ямар ерөөл магтаал цээжлүүлүүл болохыг тэр нь аль болох нөгөө хүүхдээр аль болох олон үгийн хүүхэд мэддэг байвалсаа. Гэхдээ бүх үгийг мэддэг байвал бас тийм ч бас оновчтой сонголт бас биш байж болох юм. Тэгвэл та нар бас энийг бодолцоороо өмнө би нэг бас нэг харьцаа хэлсэн байгаа тийм ээ. За түргэн хэллэг, хэл зөвшрүүлэх үгийн нэг сайн тал нь болохоор нөгөө хэлний гажиг засах тийм ээ. Зөв дараалал. Нэгдүгээрт нь юуг нь хэлэх, хоёрдугаарт нь юуг нь хэлэх, гуравдугаарт нь юуг нь хэлэх юм тийм ээ. Энэ бол бас л нөгөө хожим тэр хүүхд сэтгэн бодох байд юм уу, ямар нэгэн юмыг эренг дараалалд оруулах, энэ оюуны үйлүүд хийхэд нь их тустай ажил байж байгаа. За тэгээд уншсан юм хурдан ойлгох тийм ээ. Үг хэдий ч энэ олон үг мэдэхгүй байна, төдий ч энэ удаан ойлгоно. Эсвэл унших тийм дасгалууд хийж байгаа хүүхд бол бас удаан ойлгох хэрэгтэй байдаг. За тэгээд материалаа сонгохдоо сонирхлыг нь татсан, утгыг нь сайн мэдсэн зүйлээ хүүхд хурдан тогтооно гэдгээ ойлгоод тийм ээ. Хүүхдийнхээ аль болох сонирхолтой.
жишээлбэл баяр ёслол боллоо гэх тэр тухайн баяр ёслолтой холбоотой юм байна уу? Эсвэл өмнөх өдөр нь одоо нэг орон даяар болсон юм уу? Эсвэл тухайн хүүхдийн амьдралтай холбоотой юм байна уу? Багш бол байнгын тийм сониуч нариндаа бол багш хүн бол ер нь мэдээлэл цуглуулахад нэлээд шуналтай тэр талаасаа тийм байх хэрэгтэй л гэж боддог. Тэр нь юу байх вэ гэхээр дандаа л шинэ мэдээлэл, шинэ өөрийнхөө мэдж байгаа юмыг шинжилж яадаг, баяжуулж яадаг ийм байх нь зөв тийм аа. За тэгээд нөгөө шинэ үгнүүд гарч ирнэ гэсэн шүү дээ. Жишээлбэл даллуур гэдэг дээр зураг урьдчилан бэлдсэн байж болно тийм ээ. Манай монголчуудын нөгөө Монгол шуудан компаниас гаргасан нөгөө харуу гагнаж байгаа хүмүүсийн зургнууд байдаг. Тэрэн дээр яаж юм их нөгөө малгаан дээр нь байж яадаг. Эсвэл одоо манай ажил дээр их чинь бид нэр ингээд даллуур бэлдээ тавьсан байдаг. Тиймэрхүү байдлаар үзүүлээд энийг одоо даллуур гэдэг юм аа хүүхдүүд ингээд ан хийхдээ ингээд ашигладаг. Эсвэл ингээд бие биенээ дуудаж болно. Эн чинь л өөрөө мэдлэг орлогож байгаа. Үгээ тайлбарлаж байгаа ийм үйл ажиллагаа шүү. Тийм учраас энийг жижиг гэж ийм юмн дээр ер нь хоош нь тавьж болохгүй тийм. За тэгээд одоо энэ хүүхдэрээ зохиолгох. Хүүхдэр одоо нөгөө өмнө хэлсэн шүү дээ нөгөө бичил их зохиох гэдэг. Их зохиолохдоо хичээл болон хоолны хэрэглэл гэдэг юм уу, эргэтэн гэдэг юм уу энэ сэдвүүдийг яагаад бичсэн бэ гэхээр хүүхэдтэй айл болох ойр сэдвийг сонгороо. Хүүхдийн амьдралд илүү хэрэгтэй юмыг сонгороо л гэсэн санаагаар ингэж санаа өгч байгаа. За шүлгэний хувьд тийм ээ. Утгын хувьд бол хөнгөн байх хэрэгтэй. Ялангуяа сургуулийн өмнөх наснд тэгээд одоо яг 1-2 дугаар ангид бол тийм ээ. Агуулган сонирхол татгууз. За тэгээд шүлгээ уншихдаа эхлээд багш заавал үлгэрлэн уншиж өгч. Дараа нь хамтдаа унших тийм ээ. За тэгжээж дараа нь хүүхдээр уншуул. Хүүхдээр уншуулахдаа бас уншуулах арга нь өөрөө. За чи 1-р мөрийг нь, за чи 2-р мөрийг нь, за чи 3-р мөрийг нь эсвэл 2 хүүхэд байвал за 1-2-ыг нь чи эсвэл дараалуулаач юм. Энэ ингэж дараалуулж байгаа учир нь юу вэ нөхөр? Нөгөө нэг эренбэд хүүхэд аяндаа нөгөө бодох үйл явц заавал явна шүү дээ. Нөгөө хүүхдээр эхний мөрийг уншиж яхад нөгөө хүүхд чинь бас аман дотроо жишээлбэл миний хэн сураг гэд нөгөө хүн уншиж байгаа. Миний хэн сураг магнаа халзан гэд одоо нөгөөхөө санах жишээтэй. Гэтэл яг нөгөө ингээд утгыг ойлгохгүйгээр цээжилсэн байна уу үгүй юу гэдэг яг энэ унших арга дээр бас харагдана. Тийм ээ. Утгыг ойлгохгүй юм уу эренб дараатаа цээжлээгүй хүүхд бол нөгөөхөө санахгүй байх тохиолдол байж болно. Тэгэхээр багш уншуулахдаа яг тэр хүүхдээрээ 4 мөрөө уншуулах юм уу эсвэл эхний удаад ингэвчээ дараа нь ингэж уншуулах юм уу гэдгээ багш бол өөрөө бол тэр нөхцөл байдлаас хамаарат тэр аргаа бол өөрөө тэгж сонгож болох юм аа энэ бэлтгэл дээр. За анхаарах зүйл бол хүүхдүүдэд энэ хэлж нөгөө хэд хэдэн хэсэгт хуваан баг багаар зээжлүүлэх. Энэ бол хор нөгөө шүлэг дээрээ байж болно эсвэл за та чи 1-р мөрийг нь зээжлж, чи 2-р мөрийг нь зээжлж, чи 3-р мөрийг нь зээжлж гэдэг нь эсвэл танаас алаа 1-р мөрийг нь танаас алаа тэгчгээд яах энэ дараа нөгөө шүлгээ дутуу хайж болохгүй шүү дээ. Үлдэгдлийг нь нөгөө зөрүүлээд үлдсэн хэсгээ танах гэртээ зээжлээгээ та нар үлдсэн хэсгээ гэртээ зээжлээд ирээрээ гэдэг юм уу. Иймэрхүү аргуудыг хийж байгаа. За энэ өмнө бас хэлсэн нөгөө сүүлийн хэсгийг зээлж яхад эхний хэсгийг давтаж уншуулж авах хэрэгтэй. Тэгхгүйгээр яг мөрөөр нь явбал энд бас нэг ингээд гээгдэх, мартагдах тийм талтай. За нэг ийм юмнууд дээр бол энэ бол их чухал бэлтгэл юм аа. Нөгөө 45 хоногийн хийдэг байсан шүү дээ. Нэг сар хагас хийдэг байсан нөгөө бэлтгэл хавар болохоор нөгөө бэлтгэлд хүүхдүүд авчяана гэдэг. Тэр үе бол маш чухал үе байсан байна. Тэгээд одоо энэ бол одоо сургуулийн өмнөх боловсрал гэдгээр хийгддэг болсон. Тэгэхдээ миний зүгээр ингээд хувийн ажиглалтаас харахад яг тэр яг нэг зохион байгуулалттайгаар тодорхой хугацаанд 3 сарын 1-ээс 4 сарын 1 эсвэл 4 сарын 1-ээс 5 сарын 1, 6 сарын 15 энэ хийж байсан бэлтгэл сургуулийн өмнөх бэлтгэл одоо энэ явцын дунд хийж байгаа сургуулийн өмнөх бэлтгэл хоёрын тэр нөгөө тодорхой хугацаа заагаад хийжээс нь илүү чанартай байж гэж би зүгээр өөрөө боддог. Яагаад гэвэл багш нар нь багангийн багш нар ажиллаждаг байсан тийм ээ. Тэгээд одоо бол цэцэрлэгийн багш нар ажиллаж байгаа.
Тэгээд анги дүүргэлт бас энэ технологи ирж байна. Гэтэл чин тэр нөгөө сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгт байж байгаа хүүхдүүд дотор чинь яг 5 настай хүүхдүүд бүгдээрээ байж чадахгүй байгаа байхгүй. Зарим нь 4-тэй, зарим нь 3-тай. Тэгэхээр тэр нөгөө яг 5 настай бүх хүүхдийг ингээд 30 хүүхд суулгаад бэлтгэл хийх, холимог ангид бэлтгэл хийх хоёр бол өөр байна. Тийм учраас би та нарыг тэр нөгөө 3-4 настай хүүхдүүд ирдэг, 5 настай хүүхдүүд ирдэг. Тэр үед чи яг ингээд ангаараа бэлтгэл хийх зүгээр юм аа гэж хэлж байна. Тэгэхээр бодчих миний ажиглалт юу нь тийм байдаг. Би тэр бэлтгэл бүлгийн одоо ажилд их дуртай, бас тэр их үр дүнтэй гэж үзэж байгаа. За бид нар одоо саяын бэлтгэл ажлын үед хүүхдүүдэд ямар ойлголтууд өгчгээд байгаа юм бэ? Эсвэл бид нар ерөөсөө хэлний талаар хэл зүйн ойлголт өгөөгүй юу? Юу ч хийгээгүй юу гэдгээ бол бас багш нар бас өөрөө мэдчих хэрэгтэй. Бас өөрөө нийтдээ бол бид нар цаанаа бол юу бодож явах хэрэгтэй юм гэхээр хэлний аваа үсэг таниулахад би бэлтгэж байгаа шүү гэдгээ мэдчих хэрэгтэй. Үгээс нь эхлүүлээд жишээлбэл ам гэдэг үгийг одоо хараад юм хоёрыг ерөнхийдөө ажиглаад сурчааж болно. Тэгээ зарим аав ээжүүд ингэж хэлээд байдаг. Сургуульд орохоос өмнө уншуулаад сурчмаар байна гэдэг аав ээж байхад зарим нь болохоор дэми юм байлээ. Зүгээр үсгийн огтд нөлөөлөхгүйгээр оруулах нь зөв юм байлээ гэж. Зүгээр энэ зүгээр хоёр талтай хүүхд. Нэгдүгээр ангид орчоод бусд нь үсэг үзэж явах нөгөө сурчсан хүүхд чинь уйдаад сууж яхахыг үүсэх аргагүй. Гэхдээ яг одоо нөгөө нэг үсгийг нэрээр нь нүдлүүлж заадаг тохиолдлууд биш үү? Тэр үед заасан хүүхдүүд нь аяндаа нөгөө аваа гэсэн ойлголт нэтер нь байхгүй учраас аваа зүйн ойлголт учраас тэнд нэг ингэж өөдөх юм уу тийм илүү цаг гарч байгаа нь байхгүй байх л гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар хэлний талаас ямар ойлголтуудыг өгөөд байна гэхээр жишээлбэл аваа тийм ээ. За үсэг таниулж яж болох нь тийм үгээсээ эхлээд таниулж яж болно ганц нэг юмыг ерөнхийдөө ингээд бүр яг энэ үгийг нүдлээрээ ихгүй ч гэсэн тодорхой хэмжээнд бид нар ийм ойлголтуудыг өгч байгаа. За тэгээд үг нийлж байгаад өгүүлбэр болд юм байна. Тэгээд энэ маань бидний нөгөө харилцах хэрэглүүр гэдэг талаасаа тийм ээ. Сая нөгөө ширээн дээр муур хэвтчихээн гэсэн шүү дээ. Тэгээд энэ дотор нөгөө хүүхд чинь яг миний хүүхдэд зургийг үзүүлж бодож шүү дээ. Энэ юу вэ гэхээр муур. Энэ юу вэ ширээ. Муур яаж байна? Хэвтэж байна. Муур яаж байна? Сүд олоож байна. Муур яаж байна? Муур дуугарч байна. Муур алхаж байна ч гэдэг юм уу. Тэгээд энэ нөгөө үгсээр нийлээд өгүүлбэр болж байгаа юм байна. Тэгээд энэ дээр болохоор дандаа нэр үг байлгаад байж болохгүй. Бас үйл үг орж ирэх хэрэгтэй. Үйл үгийнхаа тоогоор одоо өгүүлбэр утга илэрхийлж байгаа юм байна. Тийм ээ. Тэгээд өгүүлбэр нийлж их болдсон байна. Нөгөө муурынхаа тухайн 3-4 өгүүлбэртэй, 5 өгүүлбэртэй одоо бүх суралцагчтай нэг өгүүлбэрүүд хэлүүлж болно. Тэгжээсээ дараалалаар нь хэлүүлж болно тийм ээ. За дараа нь яасан тэгээд яасан гэхэд бол хүүхэд заавал эренбэлж ирнэ. Хэрвээ багшд өгүүлэх асуулт өгөхгүй бол хүүхдүүд нөгөө дараа нь яасан бэ гэж асуухгүй бол нөгөө хүүхд чинь дахиад нэг шинэ өгүүлбэр эхлүүлж болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол багш тэр тухайн хичээлийг ерөнхийдөө удирдах талаасаа чиглүүлэх талаасаа үүрэгтэй бас их анхааралтай сонсох хэрэгтэй. За тэгээд үг үжичгээ тэрийг нь үеэр таслаа тийм ээ. Үг үеэс бүтдэг юм байна. Энийг бол үг үеэс бүтдэг шүү хүүхдүүдээ үгийг ингэж үеэр тасалдаг гэж хэлээрэй гэж байгаа юм биш шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдэг ширээ гэх чинь ширээ гэд багш нэг сайхан хэлээд өгчих болно шүү дээ. Тэг чин хүүхд энэ багш чинь энийг чинь ширээ гэж хэлсэнгүй шүү. Ширээ гэж хэлж байна тийм ээ. Муур тэднийг ингээд сонсгож байгаа чинь нэг хүүхэд цаанаа нэг ойлголтууд аваад л байгаа. За тэгээд үе аваа болж задардаг талаар нь тийм ээ. Жишээлбэл энэ аваан дээр болохоор бэлтгэл бүлэг дээр юу яаж болох вэ гэхээр та нар одоо юм элбэг болчихсон нөгөө YouTube-ээс хонь майлж байгаа, ямаа майлж байгаа, адуу янзгааж байгаа, нохоо хуцж байгаа тийм аваануудыг нэг байгалийн аваа байж, салхины чимээж, усны урсгалын чимээж байт юм уу тийм ээ. Энийг энэ одоо усны урсгалын тэргээд энэ аваа бидний хэлж ярьж байгаа чинь хүүхдүүдээ энэ биднээс гарч байгаа аваа одоо хэлний аваа шүү гэдгийг одоо ингээд
тайлбарлаад ингээд ерөнхий юм ойлголтууд энэ ойлголт гэдэг үг бас л буруу явж байна. За тэгээд энэ ерөнхийдөө юу гэж багш бодох нөхөд за үг аваар ингээд салнаа эсвэл үг цаашаа өгүүлбэр болно гэдгийг ингээд ерөнхийд нь хоёр тал руу нь ийм ерөнхий ойлголтыг бол өгч яах нь. За яана гэрлээгээ зарна болохоор. За тэгээд нөгөө үе гэдэг дээрээ яах вэ гэхээр та нарт бол одоо хүүхдүүдийн чинь хажууд байж байгаа ангид чинь байж байгаа юмнуудыг л одоо багш энэ юу вэ хүүхдүүдэд самбар гэхээр нь самбар. За энэ юу вэ хайрцаг гэж хүүхд хэлнэ тэгэхээр хайрцаг гэдэг ингээд самбар дээр бичгтэл та ингээд тусад нь салгаад биччихээд тэнцүү тавьж байгаад хайрцаг гэж бичиж байгаа чинь л нөгөө хүүхдүүд ингээд задлуулж байна. Ингээд салтын байна, ингээд нийлдэм байна гэдгүүдийг ерөнхийдөө харуулаад ингээд бэлтгэлийг бол хийгээд явж байгаа гэсэн үг. За тэгээд одоо энэ авиануудаа таниулж явахдаа нэг у ба са на гэл тийм ээ. Тэгэхээр эрн байд юм уу дараа нь эмн байд юм эсвэл та нарт юу н ойрхон байна. За тэгээд хүн амьтны юмсын нэр тэмдэг нэрсийг бас хэлүүлж явах хэрэгтэй тийм ээ. Энд чинь оноос нэрэн дээр орж болно шүү дээ. За тэгээд жишээлбэл нэг хүүхдийн нэр амар байлаа гэсэн. За би амрын нэрийг багш нь зөв хэлээд гэхэд та нар сонсороо. Амар тийм ээ. Юуш тийм ээ. Анар дараа нь багш нь яаж хэлсэн бэ гэдээ асууж болно шүү дээ тийм ээ. Тэгээд мөн одоо энд утас, компьютер, лаптоп, халбог гэдэг ч юм уу нөгөө хүүхдүүдийн хэрэгэлдэг юмнуудыг яг ингээд өөрийнх нь хэрэглээнд нь л тулгуурлахгүй бол бид нэр тухайн өдрийн хичээл нөгөө сурагч маань үр дүнтэй болсон болоогүй хоёроо ч мэдэхгүй өөртөө бас үнэлж мэдэхгүй дээрээс нь нэг ч гэсэн жижиг ч гэсэн юмыг хэлж сураагүй зөв дуудаж сураагүй болохоор тэр бас уйтгартай эсвэл нэг тийм санаанд нь хүрсэнж хүрээгүй ч юм шиг санагдаж магадгүй ш. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийнхаа тоглоулдаг юм. Анх би нөгөө цагаан толгой дээр нөгөө жишээ авахтаа нөгөө охтуудыг авчаасан ш. Нөгөө хүүхэлдэйн киноны баатрууд тийм ээ бас нөгөө хүүхэлдэйн киноны нэр мэр тийм ээ тиймэрхүү юм дээр нь тулгуурлаж өгвөл нөгөө хүүхдүүд чинь тэгээд тэр үгээ өмнө буруу дууддаг хүүхд байсан байж магадгүй ш. Тэгвэл зөв дууддаг болчихно. Тэгээд тэр гадаад юмны нэрсүүдийг бас яг одоо жишээлбэл та нар гадаадд байгаа хүүхдүүдтэй ажиллаж байгаа учраас одоо Солонгост байгаа хүүхдүүд нь юу байна? Австрид байгаад нь юу хэрэгтэй байна? Заавал энэ Монгол үгнүүдийнхээ хажуугаар одоо нэг 3-аас 4 ч байд юм уу. За доор хаяж бүр нэг 2 тийм хэрэглээний үгийг заавал ингээд хэлүүлээд зөв болгуулад бэлтгэлийг хийгээд явж байгаа. Илүү төхгүй. За тэгэл энэ өмнө хэллээ тийм ээ нохооны дуу хуцж байгаа дуу хүүхэд уулж байгаа салхимаар их мэд тэгээд бүх авиан дээр мэдээ задлаг хийхгүй зөвхөн тодорхой авиан дээр тэгээд нөгөө сая миний тайлбарлаад байгаа тэр юуш тийм ээ юуш за багшигаа дагаад хэлээрээ за ингээд хамт хэлье гэдэг юм шиг үү бусдаар нь хэлүүлээд нөгөөхэнд сонсгосныхын дараа дахин хэлүүлэх зүгээр харин багш хүний хувьд бол нэг бодох шаардлагатай юм бол би өмнөх хичээл дээр хийжсэн хэрвээ тухайн хүүхэд үнэхээр алдаатай хэлээд байгаа бол магадгүй нөгөө өгүүл хэрэгтний асуудал байж болно эсвэл одоо тухайн хүүхэд сонсголын асуудалтай хүүхэд бас буруу хэлдэг тийм тохиолдолд би та нарыг нөгөө битгий их олон удаа давтуулаарай гэж хэлсэн тийм ээ нэг удаа өслөө 2 удаа өслөө за болж ийн гэдэг орох хэрэгтэй болохгүй байсан ч гэсэн дараагийн хүүхд рүү яагаад тэгж хэлсэн бэ гэхээр би нөгөө ингэсэн штэ нөгөө алдаа зөвшөл болчих магадгүй хэвшил болчих магадгүй гэж хэлсэн тийм ээ тийм учраас багш бол ер нь хүний алдааг ингээд нэг овоолгоод бусдын өмнө их онцгойруулаад жишээлбэл ангид 5 хүүхд байлаа гэх дулмаа гэдэг охин эр үсэг хэлж чаддгүй байх. Тэрнийгээр заавал эр үсэгтэй үгийг сонгож хэлүүлээд байгаа бол энэ бол багшийн алдаа. Харин ч тэрний оронд нөгөө хүүхдэд аль болох эргүү үсгийг хэлүүлээд тэр хүүхд чинь өөртөө ихтэй болно шүү дээ би чадчихна гэдэг. Гэтэл эрийг сайн хэлж байгаа хүүхдээр нь нөгөөхийг хэлүүлээд нэг удаа сонсгож байсан бол 2 удаа болно.
нөгөө хүүхэд бас эрийг сайн хэлж ивэл бас ингээ 3 дахь удаага сонсно. Багшийг сонслоо, нөгөө хоёрыг сонслоо, 3 удаа сонсчлаа. За тэгээд дараа нь тэр хүүхдтэйгээ ганцаарчилж ажилдаг ч юм уу. Иймэрхүү арга. Хүний дутагдлыг анги дотор ингэж онцгойлоод байх бол ерөөсөө ялангуяа бага ангийн багшийн хийх ажил биш, бас тэр тусмаа бага ангийн багшийн бүр ерөөсөө хийх ажил биш. Энээс бол зайлсхийх хэрэгтэй. За тэгээд одоо их шиг аваагаа хэлчихээд дараагийнхын шатны юм юу байх вэ гэхээр үргэлжлүүлээд дангаар нь удаавтар хэлж болдог гээгүүлэгчүүдээс эхэлж байх хэрэгтэй. Нөгөө би яг нөгөө амин хэлжсэн шүү дээ, нөгөө мама, мэм гэл ингээ хэлдэг өсгөнүүд чинь. За энэ хойно би одоо нөгөө цагаан толгой яг эд заах үе дээрээ гараад ирэхээр юу яа. Яг өсгүүдийг яг өнөөдөр Монгол хүүхдүүдэд цагаан толгойг ямар дараалалаар заагаад байгаа юм бэ гэдэг тал дээр яг тодорхой заана. За тулгуур зохиогоо энэ дээр харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо хүүхэд цэцэг энэ цэцгийг хараад энэ ямар юу вэ цэцэг тийм ээ. Энэ ямар цэцэг вэ тийм ээ хэлүүллээ. За энэ цэцэг чинь тэгээд ямар одоо дэлбэн ямар өнгөтэй вэ? Динавч нь ямар өнгөтэй вэ? Дээш нь ямар өнгөтэй байдгийг тийм ээ. Ямар үнэртэй вэ ч гэдэг юм одоо энд байгаа үгнүүдийг багш сайхан хэлж өгөөд за эндээс тохирох үг вэ нү гэд асуугаад аль нь тохирох вэ гэдгийг одоо ингээд ярилцаад хийх юм байна шүү дээ. За энэ нөгөө өмнө миний хэлсэн нөгөө хоёр нүд байна. Энэ нүдэнд тааруулаад за энэ хэн бэ гэхээр ах, энэ хэн бэ гэхээр таарахгүй байна тийм ээ. За тэгвэл энэ дүү гэж хэлэхээр энэ таарахгүй байна. За тэгвэл иймэрхүү зүгээр ийм тулгуур дохионууд багшд бол маш олон байгаа. Тэгээд тэрийг сайхан ашиглаж явах хэрэгтэй. За ингээд цагаан толгойн үндсэн үе рүүгээ орцгоё. За яг өнөөдөр боловсролын их сургууль 100 жилийнхаа хийснээс хойш багангийн багшаар бэлтгэгдэж байгаа сурагч нартай оюутнуудаа яг нэг цагаан толгой заах аргын номуудыг бүр хэвлүүлээд ингээд өгдөг болсон байна. Сурагч оюутнууд нь авдаг болж тэгээд тэднийг одоо яг өнөөдөр бас хэрүүл цагаан толгойг хэрэглэж ирснээс хойш цагаан толгойн өсгүүдийг ерөнхийдөө ямар дараалалаар ямар ангиллаар зааж ирсэн тухай одоо энэ дээр авч ярий. За тэгээд энэ болохоор яг ингэж хий гэж байгаа юм биш шүү та нарт. Яг өнөөдөр ийм байна. Ийм одоо бага ангийн багш нарт бол ингэж зааж байна. Биднэрийнх ийм байна гэдэг тал дээр бид нэр ярих юм аа. За тэгээд зорилго нь юу байх вэ гэхээр аваа үсгээ таниулаад уншуулж бичүүлж сургах. За энэ бичүүлж гэдэг нь бидний цагаан толгой яг үсэг таниулах үеийн том ерөнхий зорилго нь биш боловч багш одоо А үсэг заалаа гэхэд заавал заасан үедээ комоор ингэж харагдан, дарамлаар ингэж харагдан, жижигээр юм байна гэдгийг мэдээж хэрэг орхигдуулж болохгүй. Заавал одоо хийж явах ёстой зүйл юм ээ. Бидний хичээлийн нэг хэсэг. За тэгээ үндсэн 7 гишгээ танилцууллаа. 7 гишгээ таниулахаас гадна урт гишгээ, богино гишгтэйгээ харьцуулах маягаар явна. За тэгээд яг одоогийн энэ цагаан толгойн номуудын дараалалаар бол А, Э, И, О, Ө гэсэн дараалалаар таниулж байна. Бидний одоо яг гадаадын хүмүүс насанд хүрэгчдэд болохоор бид нөгөө харьцуулах аргыг илүү хэрэгжилж байгаа учраас үгээр юу гэдэг лээ үг нөтлүүлээд шууд харьцуулах аргыг ашиглаж байгаа учраас хэлний хоогуурах эр их шиг эм их шиг саармаг их шиг гэдгээр харьцуулах. Гэтэл манай монгол хүүхдүүдэд заахтаа бол ерөнхийдөө ийм дараалал А, Э, И, О, Ө гэсэн дараалал. За тэгээд богино гишгээ заах үедээ мөн урт гишгээ нэг дор зааж байна. За тэгээд И-г таниулах үедээ хагас И бас энэ эр үгийн И-г таниулаад явдаг юм байна. Харьцуулах маягаар зааж байна энийг нь. За тэгээд гээгүүлэгчүүдээ болохоор хоёр хуваачиж байгаа. Нэгдүгээр шатны гээгүүлэгч, хоёрдугаар шатны гээгүүлэгч. За нэгдүгээр шатны гээгүүлэгч гэдэг нь энэ өмнө нөгөө миний нэг хэлсэн энэ үргэлжлүүлэн удаавтар хэлж болдог гээгүүлэгч гэж байгаа. Жишээлбэл бид нөгөө тийм ээ
N гэд ингээд хэлэхэд гэтэл 2 дугаар шатныг игүүлэгчдэр болохоор тийм тесрэлттэй бас хурцтоход хэлэх ёстой юм игүүлэгчүүд. За бас нэг юм байдгийн байна. Энэ ном зохиогч нарын энэ багш нарын эрдэмтдийн нэг юм судалгаа заа харгын нэг зөвлөмжтэр болохоор ерөнхийдөө төстэй дуудлагатай одоо өсгүүдийг хооронд нь жаахан зайтай заах нь зохистой тэгэхгүй болохоор нөгөө ингээд хольж солиод байх нь арай их байд юм байна. Тийм талаасаа ч бас ийм ингэж ангиллуудыг хийдэг болтой. За дараагийнх нь туслах их шиг ба тэмдэг үсгээ заагаад хамгийн сүүлд нь онцгой дөрвөн игүүлэгчийг юм заах дараалалтай явж байна. Өмнө энэ багш нарын асуужсан асуулт надад ирсэн асуултуудаас харахад ер нь аль арган дээр юм байд юм бэ л гэсэн талаас нь ярьжсэн. Тэгэхээр та нар хэрвээ ямар нэгэн сурах бичиг өндрийн байхгүй байлээ ч гэсэн энэ дарааллыг бариад явахад бол ерөнхийдөө уншуулт сургах үйл явц чинь үр дүнтэй байж болох талтай юм аа. За харьцуулах арга гэдэг дээр өмнө нөгөө богино их шиг урт их шиг хоёрыг тогтно явуулсан шүү дээ, тийм ээ. Хамт нэг дор заагаараа гэсэн зөвлөгөө байсан. Гэтэл хос их шиг нь дараа нь нөгөө ийг заах үед гарч ирдсэн. За тэгээд одоо богино их шиг урт их шиг хос их шиг насанд хүрэгчдэд гадаадынханд монгол хэл заахта ерөнхийдөө бидний одоо жишээлбэл ихэнхдээ барьж байгаа арга бол энэ харьцуулах арга нь байж байгаа. Гэхдээ нэг одоо үсэг авайг таниулах үед яг нэг аргыг цэвэр хэрэглэнэ гэсэн баг байдаггүй бас. Ихэнхдээ л 2 аргыг хольдог ч юм уу, тийм ээ, 3 аргыг хольдог ч юм уу, нэг хичээл дээр ч гэсэн нэг авай үсгийг таниулахад бас ийм заах аргуудаа бас холих тохиолдол мэдээж байгаа. Тэгжээж үр дүнтэй яв. За тэгэл нөгөө 3 өөр өгүүлсэн тийм ээ. Одоо нөгөөхөө хураангуй өгүүлэр болгоод хэлж штэ. Яагаад энийг хэлэх ёстой гэхээр нөгөө хүүхд чинь зүгээр л аав гэд хэд дахиад хэлүүлэхээр нөгөө хүүхд чинь ямар ч ойлголт аваагүй. Тэгэхээр тэр хүнд чинь ямар нэг юм сурсан тийм мэдрэмж төрөхгүй. За тэгээд ном гэдэг үгийг мэдэхгүй хүүхд байхгүй. Тийм ээ? Ном аав. За чи ном аваарай. За Монгол хүүхдүүд учраас зүгээр номоо аваарай гэж хэлж болох юм. Зүгээр хэрвээ огт монгол хэл мэдэхгүй хүүхд бол ном аавал гэж. За дараа нь яасна? Аав ном аав. За тэгээд аав гэх юм бол нөгөө тухайн хүүхдүүдийнх нь аавынхын зураг ашиглаж болно. Эсвэл одоо материал дээр чинь аав гэдэг нь ялгархаар аав ээж хүүхдийн зураг байвал хин ч гэсэн энэ аав гэж харж болно шүү дээ. За тэгснэ аав айв тийм ээ, энэ дээр бас харьцуулаад яаж сонсогдож байгааг нь сайхан тодорхой хэлж өгöd. За уул. За энэ уул гэдэг үгийг мэднэ хүүхэд. За тэгж жагаад уулыг мэдж байгаа, уулыг мэдж байгаа. За уул дээр дахиад тайлбар хийж магадгүй. За хөлийн уул. Хөлийн уул загтнах тийм ээ. Хөлийн уул руу өргөс орох тиймэрхүү юмнууд талаасаа хүүхэд мэдж байгаа. За уулыг мэдэхгүй хүүхэд гэж байхгүй өндөр уул. За чи битгий уулаа гэд ингэж жишээтэй. Тэгээд одоо яах вэ гэхээр чин хичээлийн чинь өсвөл хүүхэд чинь уул, уйл, гурыг ялгаатай сонсогдож шүү. Ялгаатай бичигддэм байх шүү гэдэг ерөнхий ойлголтыг авч яхад энэ бол хангалттай. За тэгээд энэ нэгдүгээр одоо 6 настай хүүхэд яг нэг цагаан толгой зааж эхэлж байгаа гэдэг чинь сургуульд орчихтэй шүү дээ. Тэгэхээр богинохон өгүүлбэрүүдээ бичүүлж болно. Бичгэд бол тийм олон цаг олон мөр байж болох. За бидний тавьсан зорилго юу байсан бэ гэхээр хэлэгдэх онцлогтод тулгуурлан хооронд нь харьцуулж ойлгуулах. Тийм ээ, энэ 3 үг харьцуулаад ойлгуулж. За тэгээд богино урт тос биш ялгаатай хэлэгддэг, бас ялгаатай сонсогддгоо гэдгийг мэддэг. Тэгээд эндээс ийм ойлголт аваад өөрөө бас ялгах чадварыг бид нэр эзэмшүүлэх хэрэгтэй. За тэгээд хүүхдүүдэд за урт их шиг орсон үг мэдэх үү хэлээд үзээрэй. Чи ямар үг мэдэх вэ? Чи ямар үг мэдэх вэ? Алуу хэлээрэй. Чиний бодлоор ямар үг вэ? Нэгэд ингээд асуувал магадгүй эмээ, өвөө, дүү, аня гэж суужиж магадгүй шүү дээ. Тэгвэл одоо таны хичээл маш үр дүнтэй болсон байна гэж ойлгож болно. За тэгжээснэ юм үзүүлээд энэ юу вэ? Тийм ээ. Тэгэхээр одоо жишээлбэл өөрийнх нь зураг байвал би гэж магадгүй шүү дээ. Тэрийгээ урт хэлж гэнэ үү, богино хэлж гэнэ үү?
Өөрийнхөө багш өөрийнхөө зургийг үзэх энэ хэн бэ? Та. За энэ урт байна уу, богино байна уу гэдгийг ажиглаж яж болно тийм ээ. За гэх мэтээр ингээд өөрсөнд нь ийм хэрэгтэй юмнуудыг тэгээд нөгөө хүүхэд чинь би өнөөдөр энэ үгийг буруу хэлдэг байснаа мэдлээ, эсвэл өөрөө мэддэг байсан бол энэ маань одоо баталгаажлаа гэдэг ийм сайхан урамтай үр дүнтэй багшийн өвдөж сайхан сэтгэл хангалуун хичээл болж болно. За тэгээд хамгийн сүүлд нь дарамлаар ингэж харагдсан байна, энэ үсэг маань бичмлээр ингэж харагдсан байна гэх жишээтэй харуулад ингээд зөв бичгийн чадвар эзэмшүүлэх тухай хичээл бол тусдаа байж болох байх. За тэгээд нөгөө задлаг ба нийлэг арга гэдээсэн 3 аргын тухай энд ерөнхийдөө яригдсан. За тэгээд энийг өмнө орсон 2 үгээ би та нарт тайлбарлах гэж байна. Задлаг арга хийх алхам нь юу байх вэ гэхээр авиа үсгээ таниулах зурган ихээ бэлтгээд зургийнхаа дагуу их зохиомжлон бодно. Нөгөө хүүхдүүд чинь бодно шүү дээ зургийн чинь. Зохиосон ихээ ярина. За тэгээд ярилцахаа үстэй яах вэ гэхээр багш сонссон ихээсээ өгүүлбэр сонгоод тэр өгүүлбэрээсээ нэг үг сонгоод за энэ сонгож байгаа үг маань нэг үетэй үг байвал илүү зохимжтой. Олон үетэй үг байх юм бол бас эхний үед түүхтэй байж болно. Үсгээ үзээд дууссаны дараа юм уу үсэг үзээд баг дуусчих үед бол харин нэг оновчтой байж болох талтай. За тэгээд нөгөө үг сонгож гисэн нөгөө сонгосон үг дотор нь зорилго юу байх вэ гэхээр бидний шинээр таниулах гэж байгаа үсэг маань явж байгаа жишээтэй. Жишээлбэл өнөөдрийн хичээл дээр болохоор миний сонгосон үг бол одоо жишээлбэл үзэг гэдэг үгийг сонгож аваад зургаа үзүүлээ, багшийн юу гэлээ хүүхдүүд үзэг. За тэгвэл одоо энэ үзэг гэхэд өнөөдөр үү үсэг ордог. Бүгдээрээ энэ үү үсгээ үзээд сураад авъя тийм ээ. Тэгээд үгээ давтан хэлж байгаа даваа төсвөрийг нь саланг дуудаад үү зэ г тийм ээ. За өмнө зурган дээр нь энд одоо үнэг байсан бол үү н г гэдэг ингээд саланг дуудаад за тэгжсэн эндээсээ энийн шин шүү гэдгийг ингээд заавал хэлж өгнө. За тэгснийхаа дараагаар дахиад өөр үг сануулад үгийн эхэнд орсон дунд нь орж байгаа адагт орж байгаа ийм үгнүүд яг тухайн зааж байгаа үсэг дээрээ тийм ээ. За тийм жишээлбэл хүн гэдэг үг байж болно шүү дээ. Үгийн дунд орж байна. Үгийн адагт мэдээж хэрэг богино үг гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр одоо ямар үг сонгох юм? Үгийн адагт ордог бол адагт орохгүй гэдгийг хэлж өгдөг юм уу. Тэгээд үсгээ бичүүлээд. За энд хүрч байгаа үр дүн сонсох, ярих, сэтгэх чадвар нь хөгжиж байгаа яг энэ задлыг нийлэг арган дээр болохоор үе үг өгүүлбэр унших. За үе унших дээр яах вэ гэхээр нөгөө үе үсгээ юучаад энийг одоо гүйгүүлэгчийг үзэх үед илүү нийлэг арган зохимжтой юм шиг надад санагддаг. Яагаад гэвэл нөгөө зааж байгаа гүйгүүлэгчээ ихшгээрээ амлуулах учраас тэгжээж үе бүтээ шүү дээ тийм ээ. Жишээлбэл хээ үсэг байлгах чинь ах, эх, ух тийм ээ. Их гэх мэтээр амлуулаад энэ үсэг зааж алах наа нэ нооч болт юм тийм ээ. Тэгээд нэг ийм юм аяр нь ажиглагддаг. Монгол хэл гадаадынханд зааж байгаа тохиолдолд одоо эхлээд мэдээж хэрэг нэг үетэй үг авахтаа нөгөө миний зааж байгаа үсэг яг эхний жишээ шүү. Одоо хаалт болж орж байгаа. Ах, их гэх тийм ээ. Ийм байвал зөвхөн тэгчгээд дараа нь битүү үе хар хэл гэдэг үгийн эхэнд орж байгаа тийм ээ. Тэгжээснээ дараа нь одоо харах сэрх сав гэдэг ингээд давхар нөгөө эрсдэл гээгүүлэгчийн араас нөгөө заримдаг гээгүүлэгч орж байгаа ийм жишээнүүд авахар нөгөө зааж байгаа гээгүүлэгчийн маань зөв дуудлага нь илүү тодорхой байх шиг санагддаг. Тэгэл та нар сардаа сэрх талах гэд хэлэхээр тэр хээ эрсдэл гээгүүлэгчийн дараа орж байгаа учраас илүү тодорхой сонсогдох нь дээр байдаг шиг санагддаг. Тийм учраас жишээгээ сонгохдоо бас багш сайхан зөв сонгоод хоёрдугаар өөрөө жишээ бэлдээгүй байлаа гэхэд нөгөө дөхүүлэх асуулт, чиглүүлэх асуултаа хүүхдүүдэд хөтлөх асуултаа зөв тавиад явах юм бол хичээлийн одоо явц үр дүнтэй үргэлжлээд явах
За тэгээд аваа үсгийнхаа байрыг ажиглуулна тийм ээ. Нэгдүгээр үед үгийн эхэнд яаж яасан, дунд яаж сонсогчсон, төгсөлд нь яаж сонсогчсон тийм ээ гişтэй. За тэгснээр нөгөө битүү үед, задгаа үед яаж сонсогч байна. Уртэг шиг, хос их шиг яаж юм, нэр үйл үгийг заавал дан нэр үгээр яваад байдаг үйл үгээ орхигдуулж болохгүй. Тэгжээснээ бас тэмдэг нэрийг авч болно шүү дээ. Тэмдэг нэрийг аваад нөгөө тэмдэг нэрүүдээ хүүхдүүд сайхан зөв дуудаж байна. Өмнө би нэг жишээ авсан байсан. Тэр нөгөө улбар шар гэдэг үгэндээ жишээ авах чинь улбар шар, улаан, улаан, цагаан, цагаан, ягаан, ягаан гэдэг ингээд яг аан биш тийм үү? Яг энэ дээр бол одоо ингээд тэмдэг нэрийг бас авч явах хэрэг. Тооны нэрээсээ авч болно. Тухайн үед багш яг өөрийнхөө хичээл тааруулаад сайхан сонголтуудаа зөв хийж явах хэрэгтэй. Тэгвэл бидний хичээлийн явцад бол ер нь аваад орсон материалаа ашиглаж чадахгүй гарч ирэх тохиолдол байж л байдаг шүү дээ. Гэхдээ энэ юунаас голдон хамаардаг гэхээр цаг төлөвлөлттэй холбоотой. Цагаа зөв төлөвлөж орж чадах юм бол нэгтрэл сайтай, эренб дарааллаа сайн тогтоосон байх юм бол ерөнхийдөө бэлдсэн материалаа хийгээ гараад ирж чаддаг. Хэрвээ багш цаг төлөвлөлтөн дээр ажиллаагүй бол материал ер нь илүүдэх юм уу эсвэл дутагдах тохиолдлууд илүү гардаг. За тэгээд бид нар одоо саяын хичээлийн үр дүн юу гарав? Ямар үр дүнд хүрэх гээд байсан бэ? За хүүхдийн хэл яриа хөгжүүлээд үгийн нөөц ярианы чадварыг ажиглах гэдэг үгийг санаарай. Тэр хүүхэд болгоноор хэлүүлээд байгаа шалтгаан, хүүхдээр өгүүлбэр хэлүүлээд байгаа шалтгаан, хүүхдүүдээр үг хэлүүлээд байгаа шалтгаан нь юу вэ? Энэ бол багш ажиглах гэж байгаа. Хэн нь одоо юун дээр одоо сул байна, сайжруулмаар байна, дахиж давтуулмаар байна, илүү хичээл өгмөр байна. Эсвэл би энэ заасан одоо аваа гişг гэдэг юм уу, өнөөдрийн хичээлийн агуулгыг яг ингээ боллоо гэж үзэх юм уу? Эсвэл дараа нь үргэлжлүүлэх шаардлага байна уу гэдгийг хийхийн тулд ажиглаж судлах тухай бичигдэж байгаа шүү. Тэрнээс энэ хүүхдүүд өөрсдөө ажиглах тухай шинэ багш ярианы чадварыг нь ажиглах, хэн дээр нь яаж ажиллах нь, цаашид юу хийх юм гэдгийг. За тэгээд эхийг өгүүлбэр, өгүүлбэрийг үг, үгийг үе, үеийг аваа болгон задлах нь энэ хүүхдийн анхны төсөөлөл. Хүүхдүүд хэлэхгүй ч гэсэн багш одоо ингээд өхүүлээд маамун наашрыг гэхэд бид нар одоо заадаг. Маамун наашрыг заахтаа бидний зорилго юу байдаг вэ гэхээр тэрэнд байгаа үгнүүдийн нөгөө яае өгүүлбэрийг төгсгөлдөг. Нэгдүгээр энэ шийдэн хүсгийн яае юу байд анхаарал төвлөрүүлээд дараа нь үеэр зөв дуудуулах тухай ийм зорилго тавьж тэр маамун наашрыг оруулж ирдэг. Тэгэхээр багшаах нь энэ үгийг үеийг аваа болгон задлахтай анхны төсөөллийг тэр дуугаар дамжуулаад олгож байгаа гэсэн үг. За тэгээд төсөөлөл маань ойлголт руу шилжих. За энэ хэрвээ ингээд за нэг юм байдсан байна гэд ингээд төсөөлсөн үг чинь дахин ингээд давтаад хийж идэл чинь ойлголттой болчихсон байна. Дараа нь баг тэр ойлгочихсон үг чинь багшаар хэлүүлэлтгүйгээр хийгээд ч явах хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ одоо бидний одоо та нар ийм байдлыг ажиглах юм бол энэ хүүхдүүд ямар ч гэсэн авсан төсөөллөө бол одоо бүр ойлголт болгоод авчих бат суурьтай болж байна. Дараа нь нөгөө хүүхдүүд чинь нэг нэгээрээ нэмэгдээд бие даагаад ажиллах чадвартай болно гэсэн. За тэгээд аваагаа тогтоогоод энэ сүргцэгт мэдлэг үүсчихсэн. Аваагаа сонсоод зөв сонсох шүү. Зүгээр сонсох биш. За тэгээд хэлж. За тэгээд харж агаад үгнүүдээ үсгийг хараад тэрийг уншиж бичих сурах чадвартай л эзэмсэн. За энэ үсгийг харж уншиж бичих гэдэг дээр нөгөө бид нар чинь заримдаа нөгөө үсгээ зүгээр нүдлүүлээ заадаг штэ. Хэдийгээр бид нар яг цээжлүүлээд нүдлүүлээ заагаач гэсэн хараад нөгөөхөө өөрөө үсгээ мэдж гэнэ гэдэг чинь бас сурчсан байна л гэсэн. Тэгэхээр эцсийн үр дүнд нь бид нар юу гэдэг ах гэдэг үгийг харуулад ах гэд уншуулах зорилго тавьж байгаа учраас энэ дээр энийг харж үсгийг харж гэж бичсэн байгаа ш. За аваа үсгийг таниулах бусад аргууд юу байна вэ гэхээр бидний одоо энэ
олон зуун жилээр ашиглаж ирсэн монгол бичих байж байна тийм ээ. Энэ үеийн аргаар заадаг. Бид нэр үеийн аргаар амьлуулад заахгүй болохоор монгол бичгийн хичээлнийг л явцгүй байдаг тийм. За энэ одоо жишээ бол одоо хамгийн сайн жишээ бол одоо үеийн аргаар заагддаг бичиг бол манай монгол бичиг байж байна. За харьцуулан заах аргыг бол бид нэр ер нь насанд хүрэгчдэд гадаад хэл зааж байгаа тохиолдолд за жишээлбэл монгол хэлийг зааж байгаа тохиолдолд бидний одоо өргөн хэрэглэгдээд байгаа арга бол харьцуулан заах арга байгаа шиг байна. Харьцуулан заах арга мөн авианы задлаг нийлэн аргаар хавсарч хэрэглэгдэж байгаа. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсад энэ аргаар тагаан толгой таниулж байгаа сургуулийг бол санд сургуулийг нэрлэдэг юм байлаа. За энэ одоо Японы арга буюу энэ бүтэн үгийн арга дээр нөгөө шинэ Монгол юу гэлээ шинэ Монгол гэдэг тэр сургуулийг жишээ гэж үздэг юм байна. Энэ үгийн арга гэдгийг. Үгийн арга гэдэг чинь нөгөө яг одоо жишээлбэл харьцуулах аргаар үгнүүдийг уншуулаад тогтоолгоод явж байгаа. Жишээлбэл бид нар ч одоо харилцан яриаг сайн байна уу, сайн байна уу гэл ингээд заагаа явж байгаа шин тухайн үгийг харааны оогоор нь тогтоолгоод тэгээ заагаа явчихж байгаа энэ арга. За мөн их шиг авиагаа заахаараад энэ авианы задлаг нийлэг аргаар зааж байгаа нэг арга байна. За урт өсөг шиг задлаг нийлэг аргыг харьцуулан заахдаа хослуулаад заах тийм ээ. Одоо нөгөө урт их шиг хос их шиг энэ хоёрыг чинь харьцуулахгүй л бол нөгөө хүүхдийн нүдэн дээр ч гэсэн 2 А байна. Нэг нь ганц А нөгөө хагас ийтэй байна гэдгийг харьцуулаад нүдээр нь харуулна. Дараа нь энэ хоёр яаж сонсогдож байгааг бас харьцуулж бид нэр хэлж өгчөөч нөгөөх нь ойлгуулна тийм ээ. Тэгэхээр би өмнө хэлсэн яг нэг үсэг авиаг заахад яг одоо 100% ганцхан аргаар заана гэж бараг байхгүй. Жишээ гэгүүлэгч байсан, ихшигч байсан бид нар жишээл ах их хоёр гэх чинь гэгүүлэгч нь адилхан, ихшиг нь өөр байж байна. Тэгэхээр чин тэр хоёр ихшигч нь ялгаатай яаж сонсогдоод байгаа юм бэ гэдэг талтай. Тэгээд дараа нь хэрвээ байрлалыг таниулах гэж байгаа бол ах гэдэг энд байна. Их гэхээр ордор байна ч гэдэг юм. Энэ маань л бас л өвөл хэрэгтний талаас нь бид нэр харьцуулж зааж байгаа. Тэгэхээр энэ аргууд бол ер нь аль нэг хичээл дээр бүх 3 аргаач одоо хоршин хэрэглэх тийм тохиолдлууд мэдээж байж байгаа. За тэгэл нөгөө 1-2 дугаар төвчний гэгүүлэгч авианыхаа задлаг нийлэн аргаар зааж болно. Энэ Г2 авиаг заахад нээлэг хийх харьцуулах аргыг бас ингээд хавсраад яагаад харьцуулж байгаа вэ гэхээр та нар мэдж байна шүү дээ. Хэлний зүрийн хоолойны үгийн энэ хоёрыг тийм ээ. Г чинь нөгөө хэлнийг хоолойнгийн хоёрыг чинь харьцуулж ижил бид нар ойлгоно. Тийм ээ. Тэрнээс өөрөөр ямар ч арга байхгүй. За энэ хэдэн одоо тэмдэг үсэг тэгээд онцгой зөрүү тэгээд яагийн төвлийн үсгүүдийг заахад болохоор үеийн арга. Үсгийн арга, үеийн арга хоёрыг одоо хавсарч хэрэглээд босолж хэрэглээд заахад илүү. Тэгэхээр энэ үсгүүдийг энд бичсэн шалтгаан нь энэ ийм үсгүүдэд зааж явахдаа, энэ гэгүүлэгчийг зааж явахдаа энэ аргуудыг хэрэглүүл арай илүү оновчтой юм байна гэсэн үднээс энийг хийж өгсөн байна. За ингээд нөгөө аргуудыг үсэг холбож сурах арга, тийм ээ? Үсгийн холбож сурах арга, үгийн холбож сурах арга, бүтэн үгийн арга гэдэг ийм 3 аргаар ингээд цагаан толгойг таниулж байна. За тэгээд энэ тодорхойлтууд нь энд байж байна. Үсгийг нэрээр нь заагаад тэр үсгээрээ үе холбуулж, үеэрээ үг бүтээж уншуулдаг аргыг үсгийн арга гэнэ. За та нар санаж байгаа нөгөө бид нар чинь нөгөө Б, Д, Г, Р, С гэл яг нэрийг хэлдэг тийм ээ. Энэ хэлж заагаад байгаа чинь бид нар үсгийг нэрээр нь хэлж байгаа хэрэг шүү дээ. За энэ арга нь. За тэгээд үе холбож сурах арга нь үгийн үеийг гол болгоод эхлээд үеэр зааж сургадаг аргыг үе холбон сурах арга. За жишээлбэл нөгөө өмнө би хэлсэн гэгүүлэгчээ үзлээ. Гэгүүлэгчээ үзчихэд ихшгээр амьлуулдаг. Ийм нөгөө үеийн хүснэгтүүд их гарсан шүү дээ. Гэхдээ зөвхөн миний хувьд бол барьдаг арга юу гэхээр тэр үеийн хүснэгтийг А4 дээр чинь одоо за нэг 5-6 гэгүүлэгч тэгээд
эндээ гүйгүүлэгч өгөөд ийшээгээ ихшгээ бичээд амлуулаад авчихсан байгаа. Тэр бүгдийн нэг хичээл дээр ингэж уншуулах аргагүй. Зөв тухайн хичээл дээр үзсэн гүйгүүлэгчээ сонгоод уншуулад нэг удаа уншиж өгөөд дараагийн удаад нь одоо багш аль сайн хийж байгаа хүүхдээр нэг уншуулад дараагийнхын удаад нь зөвхөн хүүхдүүдийн гарын өргүүлж болно. А гэхдээ багшийн нэг анхаарах юм бол нэг хүүхдийг одоо сайн хүүхдийг онцгойлоод дандаа тэрийг хэрэглээд байж болохгүй. Ингэснээр нөгөө ялгууртай хандах үйлдэл гарч болно шүү дээ. Эндээс бас эргэлжил байх хэрэгтэй. За дараагийнх нь үсэг аваа үеийг заахгүй шууд бүтэн үгээр нүдлүүлэн уншуул бичвэл сурах аргыг бүтэн үгийн арга гэдэг. Энэ одоо бидний нөгөө гадаадынханд олон хэлтэй, олон гадаад хэл сурчихсан тийм оюутнууд дээр бол энэ илүү зохимжтой арга шиг санагддаг. За тэгээд энэ аргууд маань давууч талтай бас сулж талтай байгаа. За энийг бүгдийг бичсэн байгаа. За тэгээд давуу талын хувьд болохоор үсгийг нэрээр нь заа цээжлүүд нүдлүүлнэ, онцлогно. За тэгээд үсгээ хийсвэрээр цээжлүүд нүдлүүлсний дараа үсгээ холбож үе бүтээн уншуул. Энэ бол одоо миний амьдрал дээр байсан одоо биднийг баг байхад байдаг ялангуяа малчин айлын хүүхдүүд дээр энэ ихээхэн гарч ясна. Жишээлбэл манай аав гэдэг хүмүүс чинь нөгөө үнэн сонин байхад тэрний өсгнүүдийн томуудын ингээ хайчилчихсан нөгөө мампсаны хайрцагт хийчихсэн. Тэгээд яг тэрийг ингээ нэрээр нь заагаад цээжлүүлээд нүдлүүлсэн биднээр. Тэгээд бид нар яасан гэхээр өсгүүдээ ингээ гараад ирэхээр нь хэлж чадна. А харин бид нар үе холбоод уншиж чаддаг байсан. За тэгээд жишээлбэл ан, наа, нэ гэж уншиж чаддаг. Зүгээр л үсгээл нүдэлсэн байсан. За тэгээд үеэрээ үгээрээ өгүүлбэр бүтээж уншуулах тухай. Энэ дээр бол одоо багш зорилготойгоор ажиллаж байгаа тохиолдол болдог байх. Зүгээр гэрээр бид бол одоо би танаас сонирхуулах маягаар хэллээ. Эхний хоёрыг хийгээл орхигдчихсэн л одоо эргээд бодоход тийм байсан байгаа даа. За дараагийнх нь энэ ямар арга нь лээ? Үгийн үеийг гол болгоод энэ зааж байгаа аргатай нь хэд хэдэн үе уншуул сургаад түүгээр үг холбон уншуулах. Жишээлбэл хаа, хээ, хоо, хоо гэдээ явж яснаа. Дараа нь наа, нэ, ноо гэд нэг үе уншиж яснаа. Нөгөө хоёрыг нийлүүлээд хан, хон, хун гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд үг холбоод уншуулах энэ арга. За хэд хэдэн үг аваад түүнийг үеэр нь задлах. За өмнө ярьжсэн аюуш гэдэг үг хүүхдийн нэр байлгах чинь нөгөөхөө чиний нэр хэн блэ? Аюуш. За чиний нэрийг ингээд бичигээд юуш гэж задлаад өг. Дараа нь үсэг тус бүрийг нэрлэхгүйгээр үе үеэр нь цээжлүүлэн нүдлүүл. Үсэг бүрийг нэрлэхгүй нэ штэ. Хэ, эн, гэхгүйгээр шууд үе үеэр наа, хаа гэж цээжлүүлэн нүдлүүл. За үе тогтоож үг уншдаг болсны дараа үсэг тус бүрийг дангаар нь задлан заа. Үе уншчихсныхын дараагаар үсэг рүүгээ орж ирэх. За бүтэн үе нэлээд олон үг өгүүлбэрийг уншуул сургана. Үгээ задлан аваа үсэг үеийг таниулах ажил болохоор тэрний дараа хийгдэх. Ийм арга. За энэ аргууд маань бас дангаар нь ингээд хэрэглээд байж болохгүй тал юу вэ гэхээр дутагдaltaй сул талууд байна. За үсэг тус бүрийг уншиж нэрлэх бол авианы тухай мэдлэг байхгүй. Энэ өмнө бид хэллээ. Яг бид нарыг яаж гэрт одоо үсэг нүдлүүлсэн тухай. За дараа нь үсгээр нь шууд уншаад түүнийг нэгдхэн үг болгон уншиж чадах. За энэ бас л одоо бидэнд байсан зовлон. За дахин давтан уншснаа ойлгохгүй байх тохиолдол. Жишээлбэл мах гэдэг үншлэг хэ гэдэг хас биш ма хэ мах гэж чадахгүй. За дал үсгээл уншаад байдаг. За дараа нөгөө үе арган дээр чинь утгагүй олон үе цээжлээд цаг алдах тохиолдол бас байна. Үеэл цээжлээд байдаг үсэг байхгүй. Ялангуяа багш өөрийнхөө ажлыг зөв хянахгүй бол нөгөө үг уншиж чадчихна уу үгүй юу гэдгийг хянаж ажиглаж чадахгүй бол энэ үйл уншаал ах нь шүү дээ. Аваа үсгийн талаар мэдлэггүй энэ хүүхдүүд. За үеийн аваа
үсэг нийлж бүтсэн болохыг ухаарахгүй. Зүгээр цээжээр бичгтээ ийм хүүхэд яадаг байх нь бол тааж бичдэг бас алдаа гаргах магадлал олон илүүтэй байдаг. За бүтэн үгийн арган дээр болохоор үе аваа үсгийн үрлийг мэдэхгүй өнгөрөх тохиолдлууд байна. Ягаад гэвэл сайн гэдэг үгийг хэдэн үсэг хэдэн аваа байгааг мэдэхгүй нэ шүү дээ, тийм ээ. Эсвэл дүү гэдэг дээр хэдэн үсэг хэдэн аваа байгаа тухай ойлгуултгүйгээр өнгөрч болох. За үг унших боловч ямар аваа үсгээс бүрдэж байгааг ингээд ойлгохгүй тааж унших, эсвэл үсэг орхих, үе орхих, нэмэх, үгийн төгсгөлийг буруу унших нэлгүй байдаг. За энэ дээр нөгөө та нар мэдж байгаа зарим хүүхдүүд чинь тонгоруулж унших тохиолдол байдаг, зарим хүүхд үсэг нэмэх тохиолдол байдаг. Тэр хүүхдүүд багшаа бодож болох нь шүү дээ. За энэ хүүхэд нөгөө уншиж сурахдаа бүтэн үгийн аргаар уншиж сурсан хүүхэд байх магадaltaй байж болох гэдэг. За авааны нэгдлийг мэдэхгүй учраас бичгтээ алдаах тохиолдол. Тэгээд ийм хүүхдүүд нь бас бичгийн хэвжил тааруутай байдаг гэсэн судлаачдын ийм судалгаа байд юм байлээ. За ийм байдлуудыг ер нь багш бол уншаад мэдсэн байхад бол за нэг иймэрхүү байж болох юм байна шүү гэсэн нэг ийм таамгийг дэвшүүлж яж байна. За тэгээд аваа үсэг заад нэгэн цагаан толгой заах тухай уншуул сурах тухай гэж юм чинь энэ хүүхдүүдэд чухал биш боловч зүгээр багш өөрөө мэдчих шаардлагатай л гэсэн утгаар хэрэгсэн байна. За энэ гэгүүл өвчүүдэд яаж ангилж байгаа. Тэгээд нөгөө энэ дээр оруулж ирж байгаа багш мэдэх шаардлагатай шалтгаан нь юу юм бэ гэхээр хаагур хэлэгдээд байгааг юм. Бас хүүхдийг бид нэр үл тоомсорлож болохгүй шүү дээ. Ялангуяа нөгөө гэгүүл өвчүүдэд одоо ингээд тоошоо заахаар за энийг хэлэхэд хүүхдэд юу оролцоод байгаа, юу саад болоод байгаа, уруул саад болж байна, эсвэл яа хэл саад болж байна, хэл оролцож байна, эсвэл юу гэж хэлэх юм, тагнаа оролцож байна, эсвэл хоолоо оролцож байна гэдэг юм. Энийгээ хэлэхэд бол энэ ангилж нь бас жаахан ер нь бол хэрэгтэй. Тийм учраас энэ багш нарт энэ цагаан толгой ном дээрээс авсан байгаа шүү. За ингээд одоо нөгөө өмнө би 1-р шатны гэгүүлэгч, 2-р шатны гэгүүлэгч гээд ангилсан та энэ. Үндсэн 7 гişиг гэхээр 1-р шатны гэгүүл, 2-р шатны гэгүүлэгч гэсэн. За эндээс би тэр сая энэ 1-р шатны гэгүүлэгчийг ямар дараалалаар заагаад байгаа юм бэ? 1998 онд нөгөө 1-р шатны гэгүүлэгчид чинь ийм дараалалаар зааж ирсэн байна. 5 онд ингэж заасан байна. 2008 онд ингэж зааж ирсэн байна. 13 онд, 20 онд хоёрт бол одоо ч гэсэн яг энэ дараалалаараа зааж байгаа юм байна. Цагаан толгой номнууд юу ийм дараалалаар бичигдэж байгаа. Хэвлэгдэж гарч боловсруулагдаж байгаа юм байна. За нэг ийм. За тэгээд энэ бага ангийн багшаар суралцж байгаа багш нарт чинь нэг давуу тал байд юм байна шүү дээ. Тэр нь юу гэхээр нөгөө энэ хэл дээр нөгөө гэгүүлэгч болгоныг байд юм уу, үсэг аваа болгоныг таниулах, алхам арга зүгээ судлаад хөтөлбөр боловсруулад багш нартай шалгуулад явд юм байна. Бид чинь нөгөө дундаа ангид орж байгаа багш нарт нэг муу тал нь бид нар бэлэн хүүхдүүд хүлээгээд авчаад цааш нь явж байгаа учраас бид нарт энэ нарийн мэдэхгүй бас анхаарахгүй зүйлүүд бас байдаг юм байна. За тэгээд 1-р шатны гэгүүлэгч авааг үсгийг таниулахдаа зорилго юу байх вэ? За энэ аваануудаа таниулна. Зорилтын үед энэ удаан хэлэгддэг гэгүүлэгч аваануудыг зөв сонсох зөвлөдөг. М, Л, С гэд хэлэхээр арай удаан хэлэгдэж байгаа нөгөө гэгүүлэгчүүдтэйгээ харьцуулахад. За тэгээд 1-р шатны гэгүүлэгчийг зөв сонсох, тэгээд зөв унших, зөв бичих. За ийм зорилтыг тавиад танаар хичээлээ боловсруулаад явах нь байна. За сая нөгөө 1-р шатны гэгүүлэгчүүдийг чинь дотор нь дахиад хамжин хамшсан шүргэх гэдэг ингээ хоёр хуваачиж. Эдгээр маань бүгдээрээ удаан хэлэгдэж байгаа нөгөө 1-р шатны гэгүүлэгч. За тэгээд эднийг одоо ингээ хэлэхэд хэлний үзүүр оролцож байгаагаа багш одоо хүүхдүүдтэй сайхан тодорхой хэлж өгнө шүү дээ. Шүдээ харуулна, хэлээ харуулна. Бид нар чинь хичээл дээр бол янз бүр болдог тийм ээ. За Б, М хоёрыг хэлэхэд уруул оролцож байгаа. За М энэ хоёрыг хэлэхэд хамар илүү оролцож байгаа гэдгийг хүүхдүүдээрээ яг за чи дагаад хэлээрээ. За чиний хамар чинь илүү ажиллаж байна, одоо уруул чинь илүү ажиллаж байна, эсвэл хэлний үзүүр чинь ажиллаж байна уу, яг зөв үү гэдгийг харж байгаа. Да чинийх болж байна, чинийх юм байна. Надад ингэж сонсогдлоо гэдэг юм. Энийг багш нарт нэг юм байж магадгүй. Юу миний ажилласан юм шүү. Суралцагч залуу тусамд нь байх тусам
багш жаахан тийм нэг яг энэ залуу хүн юм чинь за энд хэлээд өгөөч энэ нэг анзаарахгүй байх шиг тийм өвөл тоосон байдал гаргах гэдэг. Тийм ерөөсөө байж болох. Тэр тусам нь бид нар одоо илүү анхаарч явах хэрэгтэй. Сая хэллээ шүү дээ. Тэр одоо уншлах хэрэг хэмжээтэй байна. Цалин тэр хэмжээгээр тэрнтэйгээ одоо уялдах нэ гэхэд. Тэгээд бас унших чадвар гэдэг чинь хүний амьдралын насан туршид хэрэгтэй гэж сая хэлсэн. Тэгэхээр чинь бид нар тийм чухал юм хийж байгаа хүмүүс үл тоомсорлохыг ерөөсөө гаргаж болохгүй. За тэгээ үгийн адагт гүйгүүлэгч аваа ихшиггүй орсон үг болж хэлүүлэх хэрэгтэй тийм ээ. За үгийн адагт орсон байрнаас гүйгүүлэгч авааг таниулах. Энэ бол одоо нөгөө анхаарах ёстой юмнууд нь шүү. Үгийн адагт орсон байрнаас гүйгүүлэгч авааг таниулах. Жишээлбэл би өмнө хэлсэн ах тийм ээ. Эсвэл хар, анх, эрх гэд ингээд энийг хэлж байгаа шин үгийн адагт орсон байрнаас гүйгүүлэгч авааг таниулах. Энэ нь яагаад гэхээр нөгөө гүйгүүлэгч авааных нь яг зөв дуудлага бас өөр их тодорхой сонсогддог учраас тийм шүү. За тэгээд гүйгүүлэгч аваа их шиг аваанаас хол байх тусам илүү тод хэлэгддэг. Жишээ нь энэ дээр элс, талах, ханш тийм ээ. Их шиг аваанаас хол тусмаа тухайн гүйгүүлэгчийн тод хэлэгдэнэ, тод сонсогдно. Тэгэхээр авч байгаа жишээн дээр багш илүү анхаараарай л гэсэн утгаар ингэж хэлж байгаа юм шүү. За тэгээд энэ аваа үсгээр болохоор бид нар мэдж байгаа хэлний үзүүрийн хэлний үгийн ингээ тийм ээ. За тэгээд энэ дээр 1 2 гэсэн тоо биний 2 газар тавьсан байгаа. Энэ нь юу гэхээр эхлээд үгийнхаа хэлний үгийн инээ заагаад тэгчгээд одоо сонсгоод хэлээд бичиж үзүүлээд тэгснийхаа дараа хэлний үзүүрийн энэ лүгөө ороороо гэсэн санаа. За жишээлбэл сам, эн, байн, хэн, хүн, ан гэдэг ч юм уу тийм ээ. Ингэж яснаа дараа нь нөгөө үгнүүдэд жагсаагаад самбартаа биччихлээ эргүүлээд дараа нь сам, эн, байн, хам гэдэг ч юм уу. Ингээд угаасаа үзүүрлүүгээ явуулаа. За тэгээ хүүхдүүдэд бас хэлүүлэхдээ сайхан хоолон дээр нь даруулж агаад за яг зөв хэлээ сурцгаая. Би өмнө нь ч бас та нарт хэлжсэн багшд яарах ч үе байна, яарахгүй ч үе байна. Үсэг аваа одоо таниулж байгаа тохиолдол бол багш нэг сандраад байх нь шаардлагагүй. Энийг харин цагаа яг зөв хуваарлаад оновчтой бас хүүхд болгоныг хамарчил сайн хийх ёстой гэж. За одоо нөгөө унших чадварын шалгалтаар манай Монголын сурагчдын үр дүн их муу гарсан шаардлага хангаагүй гэдэг шалтгаан юу вэ? Тэр бол миний бодлоор бол ангид үргэлт. Багш тэр хүүхд болгонтой ажиллах боломж олдоогүй учраас л гэж байна. Тэрнээс багш муудаа биш, хүүхд муудаа биш. Яг хүн болгонтой ингэж одоо анхааралтайгаар хариуцлагатай ажиллаж чадаагүйтай л холбоотой гэж үздэг. Тийм учраас би та нарыг ангид үргэлт цөөн байгаа дээр энийг маш дестралдаа сайн хийгээрэй л гэж хэлэх байна. За тэгээд нөгөө энэ үсэг авааг таниулах гэж байгаа тийм ээ. За энэ дээр би нөгөө өмнөх та нар хичээлийн үргэлжлэгээд бодорой өгсөн зөвлөгөөний энэ дээр манжин гэдэг үгийг аваад одоо энэ үсэг таниулах гэж байгаа гэдэг байдлаар нэг хичээлийн ерөнхий бэлтгэлийг харуулсан байгаа. Ийм үсэг тавиулах хичээл дээр одоо нөгөө хүүхдтэй миний энэ одоо юу нэг тулгуур дохио маань энэ болж болно шүү дээ. За энэ юу вэ хүүхдүүдэд манжин. За энэ юу нөгөө үлгэр байна гэж тэгэл хүүхдүүд чинь энэ дээр байгаа юмнуудаа эхлээд нэрлүүлээ. Тэгж яагаад энэ манжин гэдэг үгээ хүүхд мэдж байгаа ч гэсэн ийм үсгээ мэдэхгүй байгаа. Яг энэ үгийг чинь манжин гэдээ уншиж чадахгүй байгаа тохиолдол баггүй. За тэгэхээр одоо энэ тулгуур дохиогоо ашиглаад зураг үзүүлээд тэгснийхаа дараагаар за саяын зураг дээр ярилцлаа. Зураг дээр байгаа зүйлээ нэрлүүллээ. Үгэн, эмгэн, охин, нохоо, муур, булган, манжин гэд. За энэ дотроос одоо бидний мэдхгүй байхгүй тийм ээ. Хүүхдүүд бүгдийг нэрлэж эхлэе. Гэтэл чинь эндээс багш яах вэ? Нөгөө манжингаа муура сонгож аваад нэгэнт зурагтайгаа нийлж байгаа учраас энэ хоёр үгээ хэллээ. За одоо манжин гэдэг гарчгаа тавиад тэгээд зураг тулгуурлаад их зохиод явна. За энэ дээр чи юу боддог үлээ хүүхдүүдээ гэл нөгөөхөө дараалалаар нь сайхан яриуллаа. Тэгж яагаад нөгөө таниулах гэж байгаа багш самбар дээр манжин гэдэг үгээ
биччихсэн байгаа. Авиагаа таниулаад эмээ сонгочход өвөлрөө сонгоод нөгөө манжин татдаг үлгэр үлээ манжингийн үлгэрч гэдэг юм уу самбарт багш юу гэж бичих вэ? Эсвэл зөвхөн манжингаа бичих юм уу? За ингээд үгээ сонгоод шинэ авиагаа танилцуулах. За нөгөө задлаг арга дээр болохоор нөгөө манжингаа яг үсэг үсгээр нь хэлнэ шүү дээ тийм ээ. Энэ маань яаж юм гэхээр нөгөө амаараа задлаг хийчихэж байгаа нөгөө үгээ. За тэгээд авиагаа салгаж хэлнэ. Тийм ээ. МА гэдэг яг нэг үрээр нь салгаж хэлнэ. За тэгжээс нь дараагийн удаад нь та нар юуж болно шүү дээ. Үеэр нь хэлж болно. За энэ дээр одоо ингээд тоолуулж болно. За хүүхдүүдээ хэдэн авиа гарчваа гэж ингээд тоолуулаад. За энд 6 байж байна гэдэг ч юм уу нөгөө тоо мэддэг хүүхд нь. Мэдэхгүй бол багш өөрөө дээр 1 2 3 4 5 гэд ингэж бичиж бас болно шүү дээ. Ямар арга хэрэглэх нь тухайн үеийн хичээлээс хамаарна. Суралцагч нар ч хамаарна. За тэгээ мэддэг бас мэддэггүй ямар авиаг нь хэлүүлж болно шүү дээ. Бид нар юу гэсэн бэл мэднэ, энэ мэднэ, Ж мэднэ. Энийг мэдэхгүй юм байна бид нар гэдэг ч юм уу. За тэгвэл өнөөдөр энийг үзээд аваад шинэ авиагаа хэлж сурах тийм ээ. Багш ийм авиаг одоо амаа хаагаад хамраараа дуурч хэлж өгнө. Сурагчтан дуурайгаад хэлнэ. Амаа хаачлаа тийм ээ. За тэгээд хүүхдүүдээ энэ эмээ авиаг хэлэх чинь ямар эргэтэн оролцоод байна? Чиний ямар эргэтэн оролцсон бэ? Мэдээж хэрэг за энэ юу вэ гэж харуулах юм уу? Энийг ерөөсөө сайхан жижиг юм шүү, иймэрхүү юмар цаг өрөхгүй шүү гэж биш. Яг энд хэдий чинээ сайн хийн, эцсийн тэр хүүхдийн амьдрал та нөлөөлнө. Тийм учраас энэ бол зайлшгүй нухацтай хийх ёстой. За тэгээд багшхийн урсгал саад болж байна. Юу саад болсон бэ? Тийм ээ, уруу саад боллоо. Бидний амнаас гарч байгаа хий яагаад гарч ирхэ байч вэ? Энэ хоёр уруул хаачлаа. Тэгэхээр энэ нөхрөл саад боллоо. За тэгээд тэр саад гэдэг үгийг яагаад ашиглаад байгаа юм гэхээр за бид нар чинь яалаа энэ саад болсон билүү? Болоогүй. Тэгвэл хүүхдүүдийн саадтай гарч байгааг чинь гүйгүүлэгч гэдэг юм байна шүү дээ. За гих мэтэр ингээд нэг хэлээд хоёр хэлээд юм уу? Өнөөдөр хэллээ маргааш бас хэлж болно. Өөр гүйгүүлэгч хэлж явах бийг зааж явахдаа дахиад хэлж болно. Тэгэхээр хүүхдүүд чинь дотроо юу гэж болох? Саадтай гарч байгаа нь гүйгүүлэгч юм байна. Саадгүй нэг шиг юм байна шүү дээ. Хүүхэд тэр байтугай юмыг тань мэдээд байгаа учраас энийг бол ингээд ерөнхийдөө зааж байгаа арга хэлбэртэй шингээгээд оруулна. Тэрнээс нэр томьёогоо цээжлүүлнэ гэж байхгүй. За 2 дугаар шатны гүйгүүлэгчдэр за энэ 8 гүйгүүлэгч байгаа. За тэгээ энэ 8 гүйгүүлэгч уг нь бол ингэчмээр байгааз ДТ, ЗЖ, ЦЧ гэдэг эднэрийг ингээд ойролцоогоор нь ингээд бүлэглээ заачмаар юм шиг. Гэтэл бол ер нь төстөө сонсогддог, төстөө дуудагддаг гүйгүүлэгчид хооронд нь жаахан зайтай заахыг л бодох нь зөв гэсэн зөвлөгөөнүүдийг энэ манай эрдэмтэд өгсөн байдаг. Ер нь практик дээр тэрнж дээр юм шиг байдаг. За энэ нөгөө гүйгүүлэгчийг 2 дугаар шатны гэж ангилсан нэг шалтгаан нь болохоор огцом түргэн хэлэгддэг гэвэл өмнөх яалаа нөгөө удаан хэлэгддэг гэж хэлсэн шүү дээ. Удаан дуудагддаг. За тэгээд энийг л одоо зөв сонсгоод эхлээд хүүхдүүдээр зөв хэлүүлээд за дараа нь зөв уншдаг болгоод зөв бичдэг болгох нөгөө 4 чадвараа төрүүлэнгийн л аваад явж байгаа. За тэгээд энэ 4 саяын нөгөө 2 дугаар шатны гүйгүүлэгчээ бас ингээд уучж байгаа. Хамжин тесрэх тийм ээ. Хамжин шүргэх Ж З Ц За ингээд энд хэдин аваад уучлаарай. Өмнөх слайдаа дахиад гаргаадахгүй. Эний өмнөх баярлалаа. Энэ үү? Чи нөгөө 2 дугаар шатны гүйгүүлэгчийг This one. Okay, thank you. Баярлалаа. За. Босно уу? За тэгээд энэ гүйгүүлэгч яваагаа таниулаад тэгээд энд яасан бэ нөгөө үеэр хэлэгдэх байдал. Холбон уншихад энэ дээр нэг юм анхаараа. Тэр нөгөө үеэр хэлэгдэх тэгээд холбон уншихтаар нөгөө хэрвээ үеэр заалгасан хүүхдүүд бол ингэж унших гэдэг гинэ. Тэр одоо дээр гэдэг үг дээр
чон гэдгийг иймэрхүү маягаар унших гэдэг. Тийм учраас хооронд нь зайтай тэгээд удаан дуудаж болохгүй. Удаан дуудаж болохгүй. Тэсрэлттэй хурдан түргэн хэлэгдэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэсрэлттэй. Тэгээд энэ дээр хардаа нөгөө ихшиг тэгүүлэгчийн дараа орсон маягаар ард, үрз, навч, гарт, өвж, арц энэ нэг ихшиг тэгүүлэгчийн араас тэгээд нэг юм хэлсэн тийм ээ. Ихшгээс хол байх тусмаа тухайн гэгүүлэгч тод сонсогддог, тод хэлэгддэг. За энэ хоёр шалтгаанаар энэ ингэж үгийн төгсгөлд орсон. Бас нэг зөвлөгөөн дээр байсан шүү дээ. Алуулах үгийн төгсгөлд орсныг эхлээ заагаараа. Тэгснийхаа дараа үгийн эхэнд үгийн дунд орсон өдөр нь орвол зохимжтой. За тэгээд энэ гэгүүлэгчүүдийг хооронд нь сольх тохиолдлууд юу байдаг учраас зайтай заагаараа гэсэн ийм зөвлөгөөнүүд. За тэгээд Б-г заахтаа үгийн эхэнд орсон байрнаас таниулах гэж. Тэгэхээр юу гэж ойлгох вэхээр гэгүүлэгч болгоныг заахад, аваа үсэг болгоныг заахад аль одоо байрлал нь илүү зохимжтой байна вэ? Альнаас нь эхлүүл боломжтой байна гэдгийг багш хүн бас ажиглаж явах хэрэгтэй байна. Яагаад юм бэ гэхээр монгол хэл нь чинь нөгөө Б-гээр төгсдөг гэдэг үг гэж байхгүй шүү дээ, тийм ээ. За тэгээд үгийн эхэндээс нь Б үсгээ заах. Д, Т, Ц, Ч, З, Ж хэлний үзүүр Б уруулах Г, Х хэлний үг оролцдог гэдгийг одоо ингээд. За тэгээд энэ тийшээ өчтэй. Дурган хөлчтэй. За нэг хэлний Г, хоолон Г. За энэ дээр бас би 1, 2 гэсэн тоо тавьсан байгаа. Эхлээд хэлний Г-гээ заагаад дараа нь хоолон Г-гээ заагаараа. Энэ дээр бид нар яах вэ гэхээр нөгөө задлаг арга тэгээд нөгөө харьцуулах арга хоолон Г-гээ хэлний Г-тэйгээ харьцуулна тийм ээ. Мөн үгнүүдийн хооронд нь задлан жишээлбэл гар гэдэг гар, гутал гэх мэтээр ингээд аргаа хооронд нь ослон хэрэглээд хавсарч хэрэглээ заахна. Харьцуулан унших дээр хардаад эхлээд хэлний Г-нүүд нь байж уус баг хэлжсэнээ дараа нь баг. Хэрвээ баг гэж яагаад баг болох гэхээр арай юу гэдэг нөгөө ялгах чадварт жаахан төвхтэй хэлнийхээс хоолойных руу шилжих нь илүү зохимжтой байгаад байгаа. Юм учраас энэ арга нь илүү зохимжтой юм аа. За туслах ихшиг онцгой төвийг заах ба. За туслах ихшигтэр болохоор эхний энэ яаегээ тэгээд дараа нь хоёр тэмдэг үсгээ аваад дараа нь онцгой төвийг заадаг. Тэгээд мөн энэ дөрвийг тус нь ингээ заахад бас голлож хэрэглэх аргууд нь арай өөр байх жишээтэй. За яагийн төрлийнхөө нөгөө эсвүүдээ заахтаа аль болох өдөр тутам хэрэглэгддэг үгнүүдийг жишээ болгоод тулгуур болгож хэрэглээд за тэгээд өвсийн дүрсийг харуулад үгийн эхэнд дунд адагт орсон байрнаас энэ яаж юм гэхээр нөгөө үгийн аргаар заах гэдэг шууд уншуул заах гэдэг тийм ээ. За тэгээд үгийн эхэнд дунд адагт бие даасан үйт үсгийн үүрэгтэй. Эдгээр ямар үүрэгтэй байд юм бэ гэхээр тийм яа маань эхэнд дунд адагт бие даасан үйт үсгийн үүрэгтэй. За нөгөө яа гээгүүлэгчийн дуудлага тэгээд үгийн эхэнд зөөлрсөн гээгүүлэгчийн дараа богино их шиг орох юм бол яагаар ялгаж бичдэг тийм ээ. Ийм гурван үүрэгтэй байх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ үүргийг нь жишээлбэл гадаадынхан зааж байгаа тохиолдолд яа 3 шийдэн үсгийн яа 3 гэж гэдэг юм уу эсвэл энэ туслах хишгийгээ заахтаа яг л энэ тулгуур үг ашиглаад яаж хэлэгдэж яаж сонсогдоод байгаа үгийн эхэндээ яаж байгаа дундаа яаж байгаа адагт нь яаж байгаа жишээлбэл адагт нь бид нэр зүгээр урт игээр хэлж болно гэж заадаг шүү дээ. Тэгээд хэрвээ хүний дотоод сэтгэлийн хөдөлгөөн ихтэй ийм байгаа үед тэгээд яа гэдэг нь одоо өөрөөр хэлбэл энэ дээр болгоор бие даасан үйт өсгийн үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдол нь тэг яа ингээ гэж тодорхой гарч ирж байгаа болохоос биш бие даасан үйт өсгийн үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд нь урт игээр
үгийн төгсгөл дуудаж болно л гэж заадаг. За тэгээд яагоор одоо энэ нэг хятад гэдэг үг одоо та нар монгол хүүхдүүдээр хэлүүлэхээр яадаг, гадаадын хүмүүсээр хэлүүлэхээр хамгийн хэцүү энэ хятад бас мянга ням 3. Энийг нь харин яг ингээд одоо яг тайлбарыг өгчхөөд жишээл ням бүр зарим үед нь бид тэр ааг нь хаяад ням мянга хятад гэд хэл гэж байгаа. Ингэхээр нэг зөв дууддаг шүү. Тэрнээс ш яагаар дуудуулаад байх юм бол энэ ерөөсөө бүтэхгүй тэр дуудлага ерөөсөө зөв болж чаддаггүй. За ийм юмнууд байгаа. За тэгээд өөрөөр тэмдэглэгддэг болохоос биш ерөнхийдөө бол яг энэ нэг л хувилбарын тухай ойлголт юм а гэдгийг яаж заах вэ гэхээр яа гэдгийнх нь араас а бичгээр яа, е, өөтөн ёо, оотон ёо, уу байвал юу гэж дуудана. Энэ хэд чинь бүгд адилхан байгаа гэдгийг харуулад хэлүүлнэ шүү дээ. Тэгчээд арийнхаа ирчгээс болол өөрөөр тэмдэглэгдэж байгаа юм байна. За тэгээд энэ дээр одоо нөгөө харьцуулах арга дээр яах вэ гэхээр хаяа, хаюул тийм ээ. Энэ үгнүүдийг ингэж харьцуул дуудуулаад ялгаанууд юм. За тэгээд энэ үгнүүдэд дахиад нөгөө дуудуулахдаа үгээ сонгохдоо та нар бас нөгөө суралцагчаар бодно шүү дээ. Миний суралцагч хэн блэ? Миний суралцагчийн хэрэгэлдэг юм дотор ёото ямар үгнүүд байдаг үлээ гэдгээ заавал бод. Тэгээд одоо жишээлбэл гоё тараг тийм ээ. Эсвэл гоё харагдаж байна. За эсвэл гоёогоо авсан уу гэдэг юм уу тийм ээ. За тэр үгнүүдээ сайн бодож хүний хэрэгцээтэй шинэ үг байж болно. Тэрийгэ тайлбарлана, ихэвчлэн ихэнх нь одоо 70% нь байд юм уу. Заавал нөгөө суралцагчийн мэддэг юмдаа тулгуурлах хэрэгтэй. За онцгой дөрвүүдээр байж байна. Энийг болохоор өсгийн аргаар таниулна гэж. За тэгээд ПАВ бол дуурайх дүрслэг үгийн эхэнд нь орж явж яадаг монгол хэлний тийм ээ. Пагдгар, повдгор. Гадаад үгэнд орхосоо гадна монгол хэлэнд бас энэ үгнүүд байж штэ. За дуурайх үг гэхээр пар, пис, пан гэдэл ийм үгнүүдтэй бид нэр ингээд хэрэгэлдэг. За мөн энтэй үгийг зөв хэлж сонсоход зөв хэлүүл сургах. Яаж энэ нөгөө бүтэн үг авах гэдэг штэ одоо. Тийм ээ. П, К, Ф, Ш гэж хэлээд энэ нөгөө нэрээрээ үсгээр нь зааж ш нэвтрүүлээ. Тэгчгээд одоо нөгөө гадаад үгнүүдээ зөв хэлж өөрөө зөв хэлж сонсгоод тэгээд дараа нь зөв хэлүүл сургах ийм нүдлүүлэх аргыг л энэ дээр ашиглаад илүү зохимжтой байгаад байгаа. За хатуугийн дээр нөгөө тэмдэг хоёр тэмдэг үсгээ заах юм бол эхлээд энийг яагаад нэг үүргийн талаас нь тайлбарлавал илүү зохимжтой байна. За яагаад гэвэл бид нөгөө үсгээ нэрээр нь цагаан толгойн хүснэгтээ харж байгаа л А, Б, В, Г, Д гэж үсгээ нэрээр нь дуудаад явж яснаа 2, 3 юмыг алгасаа өвчгдөг. Хайчдаг. Энд хаягддаг хоёр юм бол яг энэ тэмдэг үсгүүд орхигддог. За тэгээд энэ хоёр ямар хэрэгтэй юм бэ? Дараа уулзъягээд хэлэхдээ нэг хатуугийн нэмэг нь гараад ирж идэг. Эхний хичээл дээр л баг. За тэгээд энэнийхээ үүргийн талаас нь эхний өдөр таниулахгүй нэг 5 дахь 6 дахь хичээл хаваас өдөр тутам хичээлтэй хүмүүс бол нөгөө захирах хүсэх хэлбэр ороод ирэхин үед зайлшгүй тайлбарлах шаардлага гардаг. За тэгээд зөөлний тэмдгээ тайлбарлахдаа бид нар 2 тайлбар хийдэг. Хатуугийн тэмдгийг тайлбарлахдаа ерөөсөө л 1 тайлбар хийн. За энийгээ багш яг тогтоож авчгаад эргүүлээд сайхан жишээтэй энэ жишээ биднэрт их ойрхон хооны нэр ороод ирэхдээ 5, 52 гараад ирдэг тийм ээ. Мөн энэ дээр хар хайр 2 гараад ирэхдээ нөгөө үйл өгөө үзэж харах хайрах 2 гараад ирдэг. Тэгэхээр энэ бол биднэрт их ойрхон жишээтэй. За эр үгэн зөөлрсөн гээгүүлэгчийг зөөлрөөгүй гээгүүлэгчээс ялгахын тулд тийм ээ нэг үүрэгтэй. Тэгээд хор, хорь, 5, 50. За тэгээ энэ дээрээс ялангуяа хорь гэдэг үгийг мэдж байгаа тооны нэр сурцсан учраас за тэгвэл хор гэдэг маань poison гэдэг үг юм аа. Одоо та нарын нөгөө өөрөөс нь чинь хэлэн дээр чи ямар үг байд юм тийм ээ. За тэгээд бар байр 2. Гар барих, такси барих гэдэг энэ бас өргөн хэрэглэгддэг үг. За барах гэдэг үгийг та нэр үг гэж тайлбарлах уу эсвэл үйл үг гэж тайлбарлах уу гэдгээс хамаарат та нэг шийдэж болно. За ийм үгэнд бол тусгаарлах үүрэгтэй юуг тусгаарлалтын гэхээр яг өмнөх гээгүүлэгчээс нь тусгаарладаг. Өөрөөр хэлбэл тэр е маань дангаараа үе болж хэлэгдэж байгаа үед нь
энэ зөөлний тэмдгээр тусгаарлаж байна гэсэн үг тийм ээ. За хатуугийн тэмдгийг я йог бас орох уу? Я йог штэ. Өмнөх гэгүүлэгчээс нь тусгаарлах тийм ээ. Хари, ави, уулзи, ори, орчуулъя. Тийм дээр евсг илүү байна шинэ. За ийм тусгаарлах үргээр л ганцхан. Эмгэн дээр зөөлний тэмдэг дээр хоёр зүйлийг тайлбарлах. За тэгээд яг одоо эцэст нь би юу хэлэх гэж байна гэхээр за та цагаан толгой зааснараа өсгийг нөдлүүлснээр хүүхдийн хувьд та ямар оюуны үйлдэлийг хийвэ? Энийг өөрөө багш ингээд за нэг иймэрхүү болно доо иймэрхүү юмнууд цаана явж байгаа шүү гэдгээ мэдэхгүй байгаа учраас багш өөрийгөө голох тохиолдлууд гардаг. Бас багш өөрөө хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун биш байх тохиолдлууд байдаг. Хэрвээ та сая үйлдэлүүдийг хийсэн л бол мэдээж хэрэг энэ оюуны үйлдэлүүд хийгдсэн байгаа. Тийм учраас би та нарыг өөртөө бас ингээд итгэлтэй бас өөртөө ингэж урамшуулж би чухал юм хийж байгаа хүн шүү. Би хүний амьдралыг өөрчилж байгаа хүн шүү. Хүний амьдралын одоо анхны алхмыг тавьж байгаа хүн шүү. Би бол одоо хүн цэнтэй хүнээ гэдгээ бодож байгаа ч гэж танаас хүсэх байна. Бас дээрэс нь та нар бол мундаг ажил хийж байгаа хүн шүү гэдгийг чинь бүр баталж хэлмээр байна. За тэгээд энэ хардаа ийм олон оюуны үйлдэлийг хийсэн. Бодит зүйлийг хийсвэр болох. Бодит зүйлээс ургуулan бодох. Нөгөө зураг үзүүлсэн шүү дээ, манжингийн зураг. За тэрнээс цааш нь одоо нөгөө манжин татах үлгэрийг чинь тэр хүн чинь ингээд 1 2 3 4 гээ бодож байгаа. За ямар нэгэн юм хараад ингэх гэж байгаа юм шиг зураг хараад таамаглаж байгаа тэр хүн чинь бас л оюуны үйлс. Бүхлийг хэсэгчлэх. Нөгөө нэг манжингийн үлгэрийг чинь яаж юм? Ачаахан ирсэн тэгсэн гэд ингээд 1 2 3 4 гээ хэсэгчлээд явж байна. За шинэ хуучин мэдээллийг салгах. Аль хэсгийг үзээгүй лээ гэхээр чинь нөгөө мэдгүүдээ хэлчихэд мэдэхгүйгийн гаргаад ирж штэ. Энд чинь одоо шинэ хуучин хоёрыг хооронд нь ялгаж яана л гэсэн үг тийм үү. Чухал бусыг ялгах. Шинэ хуучин хоёрыг ялгаж байгаа хүн чинь өнөөдрийн хувьд энэ юм чухал байна шүү. Тийм ээ. Эсвэл багшд өнөөдөр бид нэр одоо энийг л илүү сайн сурна шүү хүүхдүүдтэй гэл. Чухлын нөгөө хэд нь чухлаагүй чухал гэхдээ өнөөдрийн хувьд бол энэ чухал юм аа. За тэгээд хийж байгаа зүйлдээ тайлбар багш дандаа хийж байна. Тэгвэл тухайн хүүхд чи юу харж явах нь вэ? Яаж одоо хийж байгаа зүйлээ тайлбарлах юм? Эсвэл өөрийнх нь зураг өгөө дээр нь юм нэг одоо зургийг уншуулж яана гэдэг чинь тайлбар хийлгэж яана л гэсэн үг. Тэгэхээр чинь энэ тайлбар мэдээллийг хураах, бага нэгжид хуургах, тийм ээ? Хэсгийг бүхэлжлэх, зэрэгцүүлэн адилтгах, эсрэгцүүлэх гэдгийг сая би хэрэглэв юу? Жишээлбэл байгаа юмыг байхгүй юмтай эсрэгцүүлэх. Тэр нөгөө сая нөгөө хоолойгийн хэлний гээ хоёр чинь энэ дээр бол одоо жишээлбэл эсрэгцүүлэх мөн штэ. Энэ байж байна. Баг энд гээгийн дараа байж байна. Энд байхгүй байна. Хоосонтой эсрэгцүүлж байна, тийм ээ? За гэтэл энд гээгийн өмнө нь орцсон байна. Энд гээгийнх нь ард орцсон байна. Энэ бас эсрэгцүүлж байна, тийм ээ? Хос их шиг урт их шигийг эсрэгцүүлж байна. Богино их шиг урт их шиг хоёрыг эсрэгцүүлж байна ингэж харьцуулж үзэж байна, тийм ээ? Ийм байдлаар тэр эсрэгцүүлэх гэдэг үгийг тэгж ойлгоорой. Тэгэхээр чин хүүхдүүд яаж вэ? Байгаа байхгүй хоос эсвэл төстэй урт богино хоёрыг хос урт хоёрыг ч байд юм. Эсвэл богино хос хоёрыг ч байд юм. Гэтэл чин төстэй юмыг бас төстэй гэрнэ. Дээтэй хоёрыг төсөөтэй байна. Гэхдээ ямар ялгаатай ч гэдэг юм уу, тийм ээ? За мэдээлэлээ ангилах, боломжийг ирж яах. За одоо яаж хэлэх үү хүүхдүүдэд? Нөгөө хүүхдүүд чинь бодож штэ ямар боломж байна. Ингүүл яах вэ? Энэ үг сонгох. Юу гэдэг урт их шигтэй үг хэлгээсэн шүү багш. Би ямар урт их шигтэй мэдэх вүлээ. Би чинь энэ үгийг яаж хэлдэг вүлээ? Тулгаа магадгүй. Тэрний ардалд 2 байдаг гэж хүүхд бодож болно. Тэрийг нь бичээд өгч болно. Тийм ээ? Мэдээллийг дэлгэрүүлэх. Богино өмнө хэлсэн нөгөө нэг үеэс үг бүтээгээд үгээсээ өгүүлбэр бүтээгээд өгүүлбэрээсээ бичил их бүтээх гэсэн. Эн чинь дэлгэрүүлж байгаа. Жишиж харьцуулахын жишээ бол биднэрт их олон боллоо. Найруулж зохиох тухай бас мэдээж хэрэг үлгэр зохиолгоно. Нөгөө бэлтгэл үе дээр чинь бас зохиолгож байгаа шүү дээ. Тэгээд багш нарын бид нөгөө хэлжсэн нөгөө дэс дараа
нэгдүгээрт тийм, хоёрдугаарт ингэсэн, гуравдугаарт ингэсэн. За тэгээ хүүхэд хооронд нь нөгөө дорж ирэн багшийн хичээл дээр ч гарсан нөхцөлдүүлэн холбохыг хэрэгжилж яах нүггүй юу? Тийм ээ, өгүүлбэрүүдээ, үгнүүдээ зөв холбож яах нүггүй юу? Энд чинь нөгөө үсгээ үзүүлээгүй ч гэсэн сургуулийн өмнөх боловсрол дээр явж байгаа л эзэмшүүлж байгаа л ур чадварууд байгаа. За ярианы хэлнээс бичгийн хэлэнд хувиргах тийм ээ. Жишээ нь нөгөө яаж сонсогдоод байгаа юм? Тэр нь яаж бичигдэж байгаа юм гэдэг чинь ялгаатай тийм ээ. Энэ дээр бол тэр за тэгээ бага нэгжээс их нэгж рүү хувиргах. Яасан нөгөө үсэг байснаа урт боллоо. Эсвэл яаж байгаа? Үгээ ихэн дундадагт байж байна. Тэгжээс нь яаж юм? Гээгүүлэгч нь нэмээд үзлээ, амьлууллаа, нөгөө дараа нь хоёр үеийг нийлүүллээ, үг боллоо тийм ээ. Дэмэтэр одоо багаасаа их нэгж рүү хувиргах. Ийм олон үйлийг зөвхөн одоо бид нэр цагаан толгой заахад бэлтгэх мөн цагаан толгой заах явцад бид нар ийм олон үйлүүдийг хүүхдийн тархи толгоонд оюуны хөгжилд тархинд хийж яадаг байх нь багшич өөрөө энийг хийж байгаа. Тэгээд би зүгээр мэрэгжил нөхдөхийн хөвд болохоор бид нар заримдаа жишээлбэл та өнөөдрийг хүртэл цагаан толгой заахтаа өмнөх миний дурдсан аргуудын аль нэгийг юм уу эсвэл хоёрыг нь магадгүй нэг хичээл дээр гурвуулангийн хэрэгэлсэн байгаа. Гэхдээ яг юу хэрэглээд байгаагаа л оновчтойгоор юм уу нэр томьёогоор нь л мэдээгүй байсан баг. Тэгэхээр өөртөө сайхан итгэлтэйгээр ажлаа үргэлжлүүлээ сайхан заагаараа гэж та бүхэндээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Цаг юу болсныг мартсан.